За бүх үзэгчдийн сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. Тэгээ Антуулд ба ерхээ подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ер нь бол манай подкастаар бол салбарын их олон хүмүүсийг та бүхэнтэй бас уулзуулахыг зорддог. За тэр дундаа бас яг одоо тухайн үйл ажиллагааныхаа чиглэлээр үүсгэн байгуулсан за мөн гүйцэтгэх одоо тушаалын албан тушаалтай бас үүрэг гүйцэтгэж байгаа ийм хүмүүсийг илүүдлэхүү бас оролцуулж та бүхэнд бас тухайн салбарын тухайн одоо жишээ нь хариуцж байгаа үйл ажиллагаагаа эрхэлж байгаа тэр байгууллагын талаар та бүхэнд бас танилцуулахыг илүүдлэхэд бас зорж байгаа шүү. За үүний нэг тод өнөөдрийн зочин маань бол яг Чингүн Мед эмнэлгийн үүсгэн байгуулагч тэгээд доктор Чингүн өнөөдөр манад зочноор ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Таны ажил сайн уу? Сайн тавтгаа. Тэгээд подкастт орж орсонд баярлалаа. За ер нь бол бидний хамгийн бас ер нь их гоё сонирхолтой сэдв. Яагаад вэ гэхээр хүн болгон эрүүл байхыг хүсдэг. Тэгээ сүүлийн үед ч гэлтгүй ер нь нэртээр үесээ гоо сайхандаа бид бүхэн чинь бүгд л анхаарлаа хандуулдаг тий. Тэгэхээр яг энэ сэдвээр ярилцах гэж байгаадаа бас түлхийг баяртай байна. Мөн дээрээс нь Чингүн Мед эмнэлгийн одоо Чингүн эмнэлгийн хувьд болохоор энэ жил бас 10 жилийн он төхөж байгаа юм байлээ тий. Тийм учраас бас танаа хамт олонтос 10 жилийн он баярын мэнд төргий. За баярлалаа. Цаг хугацаа их хурдан биш үү тий. Хурдан байна. Одоо ингээ харахаа 10 жил бас хурдан юм шиг мөртлөө бас удаан байна. Тэгээ цаг хугацаа чинь ийм бас янз янзын жилээсээ болоод заримдаа хурдан заримдаа бас удаан өнгөрдөг юм байна. Тэгээ за ямар ч гэсэн 10 жил амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Яа, яг 10 жилийн өмнөх лөө хоёул эргээд нэг очие. Та 10 жилийн өмнө яг энэ Чингүн Медийг анх байгуулж байхдаа хэрхэн яаж одоо үүсгэн байгуулж исэн бэ? Би ер нь нөгөө пошт ангаах тэгэл 10 жил мэдээ төгссөн байхгүй юу. Тэгээд төгсчгээл ер нь Монголдо ирж ажиллана гэж баян боддог гэсэн. Тэгээд энд манай аавын нөлөө бас их байсан баг. Ер нь бид нар ингээд Монгол явах хэрэгтэй шүү гэдэг. Манай ээж нар болохоор нэг 1990-ад оны сүүлээр зөндөө эмчнэр ингээд пош руу явсан шүү дээ. Тэр эмчнэрийн төлөөлөхгүй юу. Тэгэхээр одоо бид нар тэдний хүүхдүүд нь гэсэн үг. Тэгээд одоо пош 50 гаруй эмч одоо хүртэл байдаг ажилтдаг. Тэгээд тэдний хүүхдийнх нь нэг нь гэсэн үг. Тэгээ 12 онд би одоо 11 онд шийдээл сургууль мөгөд бүх юм төгсөөл интершип хийчихэл Монголд иргээл Гимсог үндэсний төв дээр 2 жил резидент хийгээд. Тэгээ ер нь бол миний гол зорилго бол би ер нь хар багасаа 5 наснаас бимж болно гэж боддог байсан. Манай эмч байсан болохоор тэр ягаад нүлгэлцэн. Тэгээ болохтой би зүрхний эмчлийн эмч болно гэж ерөөсө боддог. Тэгээ энийгээ ангаахын 5 дахь курст ортлоо ерөөсө огт өөрчлөг байж хагаад 5 дахь курсээсээ өөрчлөөд за тэр болохоор нэг юм эмнэлэг дээр практикт гарч байгаа. Тэгээ тэрнээс болж нэг тоног төхөөрөмжийн тутаглаас болоод тухайн үйлчлэгч намаа алдаад тэгээд зүрх бол их тийм нарийн мэрэгжил юм байна. Тэгээд энд эмчээс гадна тоног төхөөрөмж маш чухал юм байна гэж ойлгоод тэгээд яг тэр үед манай Монгол зүрхээр сайн хөгжөг байсан. Тэгээ 3 дахь эмнэлэг дээр ерөөхдөө бол явж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү юм болоод зүгээр энгийн л ажилбар байх юм дээр тухайн хүн таарах харизмэр нь байхгүй болсноо болоод ийм болж байгаа байхгүй. Тэгэл за энэ бас маш хэцүү юм байна. Тэгээд тэр үед бас манай нэг одоо ментор юм ч юм уу зүрх болж энийг гараараа хүний аим нөгөө гараараа шоронгийн хаалга явдаг юм хэцүү нарийн нэг шүүгээ бас хат үйлжсэн юм шүү. Тэгээд чи энийгээ сайн бодож ирээ гэдэг. Тэгээд бодож гимтлийн тэгтээ тархины эмч болъё гэж бодоод тэгээд невротравматолог гэж ярьдээ те тэр чиглэлөө сурах гэж оролж ирсэн гэсэн ер нь бол. Тэгж ямар хүн чиглэлүүдийг сонгох юм бэ? Тий ер нь сонгох гэж зорж ирсэн юм бэ тий? Одоо тэр үе чинь тийм амар гоё юм мөрөөж хүсдэг байсан биз те. Хүний тэр үе юм Чингүн бодохдоо бол хүний амьдрал бол зүрх дараа нь тархин дээр оршд юм байна гэдэг л тийм бодолтой л гарч ирсэн юм л ах л та тий. Тэгээд дараа нь тодорхой хэмжээнд явж байгаа ер нь ингээд яг улсын салбарт яг энэ 2 жилээр явах юм бол бас нэг сайн амжилт орохгүй юм шиг надад юм төрөөд. Тэгээд манай нэг найз үдээ. Одоо пошт байдаг, пошт юмч. Тэр надаа чи ийм сонирхоод үзэлчээ гээл. Тэгээд нэг сонирхож үзэл. Тэгээд тэрнээс хойш ингэж явсаар байгаа л яг 2016 оны 5 сарын 3-нд ихний эмнэлгээ нээжсэн. За энэ чиглэл явж үз. Их сонирхолтой санагдсан байхгүй надад бас ингээл тэг ингээд одоо тэнгууд би юу гэж надаа зүрхийн эмчлэх юм байна, тархины эмчлэх юм байна. 2 3 дахь том асуудал хүний дотоод мэдрэмж буюу одоо өөрөөсөө таалагддаг үүд чинь бас хүний аймаг нам ертөнц байгаа байхгүй тий. Энд нь бас тодорхой хэмжээнд бас нөлөөлж болох уу ийм ертөнц юм байна гэх юм уу тий салбар юм гэж бодоо. Тэгээ гоо сайхан руу орчихсон. Тэгээ гоо сайхан руу орохдоо
бас эн чинь ямар нэрх үү гэж бас бодно шүү дээ хүн тий. Тэгээ яг одоо Европт их түгээмэлтэй хүмүүс нэг овгороо нэрлдэг юм тэгээ тий. Одоо юу гэдэг юм бидний сайн мэдээг дэлхийн алдартай том бүх брэндүүд хүний нэрэл явж шээ тий. Тэгээ яг тэрийг бодоод яагаад би ер нь одоо нэгэн цэцэгээс авсан нэр Чингүн байгаа юм чинь доктор Чингүнс клиник гэдээ нэрлэж чадахгүй ингээд. Тэгээд тэр үед бараг анх удаа тэр өөрийн нэрээр нэрлэжсэн юмдаг Монгол болж исэн байх чи болдог байх шүү. Тэгээд тэрнээс хойш бол дүндөө докторууд гарч ирсэн. Ааха. Тэгээд аав минь хүртэл хэлдэг байсан байхгүй. Тэгээд хүний нэг нэр уурхаа ясуур гэдэг нэрээр нэрлсэн бол энийг нэр хүнстэй авч яваарай гэж хэлчихсэн. Тэгээд аль болох энэ стандартаа алдахгүй авч явахыг хичээдэг юм бол. Тиймдээ чинь 10 жилийн хугацааг ингээд туулаад танай хамт олон бол хүрээд ирсэн биш үү өнөөдрийн хүртэл те. Тэгээ энэ хугацаанд бол их олон ололт амжилтууд байгаа. Гэхдээ сая ярианаас их гой зүйлүүд гарч ирлээ. Бүр 5 настайгаасаа эмч болохоор ер нь бол бүр шулуутсан байсан биш үү? Тий. Гэхдээ энийг бүр ингээд яг сонирхолтой юм бол за нэг Америкийн кино гэдэг нь Ричард Гэрийн тоглосон зүрхний эмч байж байгаа гэртээ оцсон чинь эхнэр нь хөнөөгдсөн байдаг шүү дээ. За. Тэгээд нөгөө эмчийн болохоор нас орсон гэж үзээд нөхөр нь одоо эхнэрээ хөнөөсөн гэж үзээд тэгээд тэр чинь зүгтж явж байгаа нэг хатуусан онголтоо зүгтж яваад ингээд нэг тэр эмч хүн ингээд нөгөө нэг зүгтж явж байхдаа ингээд зэмлгүүдэд яриад хүн имжлэл яваад идэг. Тэр канон надад аюун үлдчихсэн байхгүй. Тэгээл би зүрх гэт чи юм чухал идэм бэ 5 настай хөх. Тэгэл зүрхний эмч гэж болоё гэд. Одоо манай ээж ярдیں۔ Тэгээд ямар ч насан дээр очсон ингээд дүү мөнөөс ямар мэржэлтэй болох уу гэж цагдаа онгоц нисгчээд байдаг тий. Би бол зүрхний эмч болно гэл анхын 5 дахь курс үртэй явсан. Сая тэгээд юу бас дүрдэглээ нөгөө Польшид сургууль боловсрол эзэмсэн учраас бас тэрийг сонирхож асуумаар байна л да. Ялангуяа Польшийн эрүүл мэндийн салбар тэнд суралцж байхад ер нь ямар мэдрэмж авч ив. За Польшийн сургуулийн систем миний бодлоор бол жоохон Орос тал руу байж магадгүй. Амар шахдаг. Тэгээ шахаж чадахгүй бол тэгэл өрсөлдөөнөөс ундаг хэрэгсэн. Тэгэл одоо чинь нэгдүгээр курст ороод одоо чинь 200 хэдэн хүүхэд оноогоор тэнцээд ороод ирэхэд 50% нь шууд ундаг. Тэг хичээлүүдээр унаалд хасагддаг гэсэн үг тий. Тэгээ ирээдүйд 6 дахь курст нэг 8 үлээд төгсдөг ч юм уу 200 хүүхдээс тий. Тэг чи маш их ингэж хасдаг систем тий. Тэгээд тэр нь бас илүү юм системтэй хүүхдүүдийг бас бэлдэж өгдөг гэж боддیں۔ Тэгээд мэдлэг бүх юмэр нь ингээд маш яхдаг. Амар яхдаг. Тэгээд хамралтай нь одоо зөндөө хүүхдүүд Монголоос ч пошт төгсөж чадахгүй ирдэг. Ганц нэг тийм байна. Жил болгон Монголоос нэг 10 20 хүүхд явж байгаа шүү дээ. Нэг хоёр нь буцаж ирдэг баг. Төгсөөд ирдэг гэсэн. Дүүлстэй нэлээд өндөр шалгууртай юм байна. Нэлээд өндөр шалгууртай поош бол. Ёстой хичээж хөдөлмөрлөж одоо сурч чадж байгаа нь л тэнцээ өсч чадна. Одоо чинь Герман мөр ингээ харж ах чинь ажил хийгээл сургууль хийгээл тэгэл гэр бүлтэй болоо хүүхдтэй болоо яваад идэв шүү дээ. Хүмүүс поош тийм боломж бол байхгүй. Тэгэл яг л нэг сургуулиар байрал за нэг цагийн ажил нэг хийвэл их байх. Тэрнээс өөр юмд бол зав болдог. Цаг зав гэж байхгүй юм байхгүй. Тэгэл тэрийг авах юм бол сургуулиас хасагдана л гэсэн үг. Польшиг ярьсных нэр Польшийн гоё дурсамжуудаар нь гоё баг зэрэг бас аялал л да. Надад бас их сонирхолтой санагдчихээн. Тэнд бас л их гоё нандин дурсамжууд бас үлдсэн биз дээ. Оюутан үе байна. Тэгээ бас ерхий боловсролын сургуультай хүртэл сурч исэн биз дээ. Тэр үеийг. Тэгэхээр одоо би чинь 98 онд явсан. Монголоос тэгээд яг 5 дахь ангид төгсөөл тэгэл явсан. Тэгэл тэрнээс хойш нэг Польшид сурахаас нэг 2 жил болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл хойшоо нэг ухард сурж мураал. Тэгээд одоо ингэсээр явхад одоо яг одоо хүмүүс нэг багын найз гэж ярьдаг тий. Тэгвэл одоо багын найз бол Польш хүмүүс л авах. Монгол хүмүүсээс илүү тий. Монголд зүгээр ажил үүргийн онцлогоос болоод одоо найз нөхөд гэж байна. Тэрнээс яг багын найз буюу одоо нэг эсээ хугааж идсэн ч гэдэг. Тэстэ нэг шороо идэж ирсэн гэдэг нь тий. Тийм бол яг Польш нэг 4 найз байна. Тэгээд одоо яхаа ингэж би тодорхойлох дурггүй. Гэхдээ яг ингээ масаараа манай Монгол эмчнэр ингээд Польш руу явсан. Одоо яг нэг 90-ад оны системийн солилцоогоор тий. Тэгээд тэрний хүүхдүүднийхэн төлөөлөл бий болчиход байна шүү дээ тий. Тэгээд тэн чинь очиж шал өөр ертөнцид Монголд байхгүй ертөнцид тэгээд бүх хоол хүнс нь өөр. Тэгээд хүмүүсийнхэн дүр төрх нь өртлөөс жоох өөр тий. Тэгээд амар юм соёлын шоконд орж ирнэ. Тэр соёлын шокноос тэгээд чи өөрөө яг Монгол хүн болж үлдэх үү, Польш хүн болж үлдэх үү, хибрид хүн болж үлдэх үү гэдэг чинь маш чухал. Тэгээ одоо ингээ харж яхад манай гэр бүлээс хэм бол одоо би 2 дүүтэй. Эрэгтэй дүүтэй. Бүгдөө Монголд ирсэн байна. Ажил хийгээд Монгол хүмүүстэй суугаад ингээ явж байна. Тэгэхэд одоо Польшд байгаа одоо миний үеийн залуучууд юм бол 80 хүн бол Польшд үлдсэн. За үлдсэн нэг 10 20 хүн одоо Америк явдаг ч юм уу те. Тэгээд ихэнх нь одоо гадаад хүнтэй суудсан ч юм уу те. Талшах хүн. Тэгээд Америк тийм соёлын дээрээс нь хүн хүний
нэг насан дээр одоо авч болох тийм мэдрэмжүүдийг бий болж тавсан. Тэр хүн ингээ явчихвал тийм шүү. Ингээ явахад хүний амьдрал тэр чигээр өөрчлөгч бол тийм шүү. Тийм маш том сонголтуудыг ер нь бол боош тахтай мэдэрсэн. Тэр хүн болгонд олдохгүй сонголт авахаас. Тийм байна. Гэхдээ харин би энэ бүр ингээд эн чинь бүр 5 дугаар ангиасаа гээд тэгээд эн чинь оюутан үргэлжлэх гэхэр чинь маш олон жилийг тэнцээс өнгөрөөсөн байгаа байхгүй тий. Гэтэл Монгол хэлний хаялга бол гоё шүү. Би чи ирээд сайжирчээд байна. Ирээд 10 жил амьд ирж байна. Одоо хүүхдүүдтэй их нэртэйгээ Монголоор ирнэ. Анх ирээл нөгөө нэг ажиллаж явах чинь би анх хэрэгтэй нэг сувлагчтай нэг ресепшн буюу өгтөгчтэйгээ тий. Тэгэл би юм чинь ингээл ялангууд манай тэр үе одоо ч ажиллаж байгаа л да тий. Шоол бол ойлгохгүй ингээл андаа юм булганаад явждаг гэл тэгж ирдэг байсан. Тэгээ одоо бас гайг болцсон байгаа нь энэ. Тийм бахаа. Нилийн гайг болсон биш үү тэгвэл. Тийм. Тэгэхгүй их бөөрн гэлтэйсэн бас. Яг нэг пош акцент чинь ингээд орчиж байгаа. Тийм ба. Яагаад гэвэл бүр багаас орчиж байгаа учраас тий. Яг бага насны дээр юм чинь. За сая хэллээ гуруулахнаа тэгвэл яг ингээд 10 жилийн өмнө имлэгээ ингээд одоо байгуулж хаад 3 хүн ингээд хэлжсэн бол одоо ер нь танаа хамт олон ер нь хэр болов? Одоо манайх одоо яг өнөөдрийн байдлаар нэг 77 78 хүн байгаа бах. За. Тэг яг одоо эмнэлгийнхаа төвшөнд одоо нэг эмнэлгийн одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарт бус гээл одоо менежер гээл бас ш тий. Нийлээд байгаа. Оройн үедээ бол 120 хүрчээсэн. За. Тэгэл зарим тохиол зарим фейлд нь хаана зарим нь янз юм байна. Тэгээ одоо доктортой бол нэг 70-аас 80 хүнтэй сүүлийн одоо ковидоос хойш юм уу? Явуулж ингэсэн. За. За эмнэлгийнхаа талаар 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж маш олон ололт амжилтууд байгаа. Тэгээ үндсэн чиглэлийн талаар бас ер нь бол сонсоогүй их цөөхөн болов гэж бодож байна. Чингүн гэл яг сонсогддог байхгүй энэ эмнэлгийг бол ер нь их олон хүмүүс бас мэднэ. Тэгэхээр үндсэн чиглэлийнхаа талаараас танилцуулахгүй. За манай үндсэн гэх юм бол мэдээж гоо сайхны салбарт анх би одоо хүлээд авсан болохоор гоо сайхны салбарыг бол ерөөхдөө бол дэлхийн түвшинд гэх юм Европын түвшинд хөгжүүлэх гэж их оролцдог. За тэхийн тулд мэдээж гадагшаа явах хэрэгтэй. Хэмжээний бийж болохгүй. Тэгэхээр тэр тал руугаа бол жил болгон бид нэр хөгжүүлэхийн тулд одоо эмчнэрээ авч явдаг, тэгээ сургалтанд сүлдэг ч юм уу. За тэгээд нөгөө шин төхөөрөмж дандаа автайт хийж явах болохгүй тий. Энэ чиглэл бол яг гоо сайхан дээр бол бид нэлээд их энэ 10 жил хийж миний хувийн бас нэг бардж байгаа юм юу гэх юм бол Монгол гоо сайхны салбарыг би энэ 10 жилд бас нэлээд урагш хөтлөж өгсөн баг. Яа тэгвэл энэ чинь нөгөө нэг мэдээж хүн сайныгаа дагаж явна шүү дээ тий. Тэгээ энэ ч нэг юм шин технологи ороод ирэхэд бус тэмдгүүд бас тэрийг авъя гэж бодно шүү дээ. Энэ мэтчлэн ингээл апдейт хийн. За нэг имлэхээ орж ирэхэд нөгөө зах зээлийнхаа одоо хичнээн эрүүл мэндийн салбар гэсэн чинь зах зээлийн бас нэг юм юу явагдаж байгаа шүү дээ. Өрсөлдөөн. Тэгэхээр тэрийг дагаад бас өөр юмдгүүд тэрийг оруулж ирэн дэвшүүлнэ гэх мэт ер нь бол 2-3 технологи тэгээ тийм их юмыг бол би Монголд эхлүүлсэн баг дотроо боддتي тий. Дээрээс нь түрүүн би хэлсэн нэг гимтлийн эмч болохоор миний нарийн нэгжлийн эмч бол гимтэл сухаг эмч байхгүй юу. Тэгэхээр нэг энэ чиглэлээ бас үлдээхгүй гэж их дотроо боддог байсан. Тэгээд гимтлийнхаа хэдэн найз нартайгаа нийлээд бид нэр бас гимтлийн эмнэлэг ажиллаулдаг. За тэгээ манай гимтлийн эмнэлэг бол ерөнхийдөө бол манай энэ одоо манайх чинь 6 эмнэлэг байна. Тэгээд ирээдүйд энэ 6 эмнэлгийн хамгийн том эмнэлэг болох ёстой эмнэлэг байна. Тэгээд бол Монгол улсын төвшин үйл ажиллагаа явуулна. Тэгээд яармагт байралтай. Тэгээд том амбиц планууд яг тэр эмэгтэй холбоотой байгаа. Тэгээд 2028-29 он гэхэд ерөнхийдөө хэрэгжиж байх гэж дотроо боддог. Тэгээд дэлхийд дээр хамгийн хурдан хөгжиж байгаа хоёр салбар бол гимтлийн салбар. Тэгээд гоо сайхны салбар юм да. Яг тийм шүү. Шүд бас орж ирээд энэ сүлд тий. Энэ гур бол маш технологи дээр шуурсан салбарууд болохоор хурдан апдейт хийж маш хурдан хөгжиж. Сая тэр гимтлийн эмнэлгийнхаа талаар хэлэхгүй яг ижлэгэн нэртэй юу эсвэл өөр нэртэй юу? Өөр нэртэй тийм. Яг гимтлийн эмнэлгээ болохоор манайх болохоор арай жоохон глобал шахалт одоо Монголтай ойрхон гэж бодоод Улаанбаатар Медика гэдээ нэрлсэн тийм. Тэгэхээр одоо жоохон илүү дүүрэг илүү нийслэлийн эмнэлгийн тийм зэрэглэлийн авчирна гэсэн бодороо докод чингүү эмнэлэг чинь бол ерөөхдөө яг одоо гоо сайхнаа сүрэлсэн эмнэлэг болохоор хоёр жоохон тустай явуулдаг. Дээрээс нь угаасаа хоёр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шал өөр амбицтай, өөр зорилготой болохоор бас холиод ах юм бол хүмүүс жоохон тойрогдол авчрах болохоор ингээд тустай явуулдаг гэсэн. Тийм байна. Сая бас тэр хэллээ нөгөө өрсөлдөөн гэж тий. Тэр өрсөлдөөн донд бол мэдээж хэрэглэгч бид нэр л ерөнхийдөө хачиж идэг шүү дээ тий. Өрсөлдөөн байж бид нар бас энэ цаг хугацааг бас урагшлуулах хурцсах тэр юм боломжуудаас гараад ирдэг тий. Яг энэ 10 жилийн хугацаанд нэвтрүүлсэн техник технологич тэр өөр бас яг энэ инновацлог зүйлүүд ер нь юу байва? Эргээд ингээ харахад. Одоо
одоо хүн одоо ямар ч мэрэгжилд ингээд хүн ингээд өөрийгөө тултлаа хөгжүүлнэ шүү дээ тий. Тэгээд тултлаа хөгжүүлээд ирэнгүүт хүний амжилт чинь маш жижигхэн юмнаас шалтгаалд юм билээ юу н харж байгаа. Жишээ нь одоо ингээд нэг мэс засал байлаа гэж бод тий. Энэ мэслэгт орох үндсэн бол багаж байх хэрэгтэй одоо скальпел ч юм уу, оёдл хувцас ч юм уу тий ингээд. Гэхдээ энэ төслөхийг би энэ хутгаар биш арай жоохон өөр хутгаар хийхэд тэр имлэгийн үр дүнд нөлөөлцөхгүй бүр тийм. Хүн ингээд ба тийм байж болохоор юм уу гэж бодлоо өөрчлөлтүүд авчиж өгдөг тий. Тэгэхээр яг энэ чиглэл рүү одоо бид ингээд илүү наривжилсан жижиг тоонууд хөрөмжөөр анхаарлаа тавьдаг. Яг бол энэ өөрөө одоо хүндрэл одоо ингэж 1000-д гардаг бол 2000-д гарах ч юм уу тий. Энэ хүү чиглэл рүү бол ер нь бид нар имлэгийг хөгжүүлэхийг боддог. А тэхийн тулд яах ёстой бол яг өөрийнх нь нарийн мэдлэлээр нь 1 жилээс 2 жилд нь заавал нэг тухайн одоо мэрэгжлийн том симпозиумс болж байгаа шүү дээ. Эрдэмтний хурлууд те. Жишээ нь одоо гимтэлтээр их юм бол Азийн хурал нь 2 жилдээ нэг удаа болдог. Дэлхийн хурал нь 3 жилдээ нэг болдог ч юм уу те. Тэгээ тэрэнд нь нэмшнээ явуулах хэрэгтэй. За гоо сайхны хурал гэх юм бол жил болгон Парист болдог. Ер нь бол сүүлийн 19 оноос хойш нэг л удаа бид нар нэг үндсэн бах. Нэг ковид таарал очиж чадаагүй. Тэрнээс бол жил болгон тэнцээ очоод тэнд ярьж байгаа одоо энэ гоо сайхны салбарт одоо ментор буюу одоо чиглэл зааж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгээд тэрдээ ер нь энэ жилдээ ч юм уу ойрын 5 жилдээ бол ингэж явах хэрэгтэй юм байна. Хоёрт энэ жилүүдэд энэ юм технологи гарснаас энэ их хүндрэл авчирсан байна. Энийг ер нь болох хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд яг тэнцээ очиод дүнгээ тавьдаг гэсэн үг. Тэгээд за ирээдүйд одоо чинь нэг технологи гараад ирлээхэд энэ бол ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломжийн технологи. Яг бол одоо чинь гарч байгаа тэрнээс авж байгаа позитив юмнууд нь их байна. Негативс илүү гэх юм бол тийшээ бид нар одоо хөрөнгө оруулалт хийя. Энэ төхөөрөмжийг Монголд оруулж ирээч гэдэг юм уу. Зарим нэг юм нь эмчнэр нь 2 хуваагдаад энэ тарайг жоохон хүлээе. Эсвэл энэ арай хийх болоогүй байна. Арай жоохон судалгаа бага байна гэх юм бол 1-2 жил хүлээдэг ч юм уу те. Тэгээ ийм хүн маягаар ингэж апдейтыг яг бодит цаг дээр хийх дуртай манай имлэгийн хувьд бол тэгээд энэ дээр бас одоо илүү төлхөө бусдын лгүүд анхаарал тавиул зүгээр гэж боддог. Тэгээд дахиад нэг юм харж яхад нөгөө нэг одоо мэдээж нөгөө нэг би одоо пошт өссөн болохоор Европ руу надад ойрхон байна. Энэ зарим имлгүүд нөгөө эсвэл Солонгост оюутан байсан ч юм уу тэгвэл Солонгос руу ойрхон эсвэл Хятад оюутан байсан бол Хятад руу ойрхон ч юм уу. Тэгээ яг ингээд хүн нэг хаана хөгжсөн хүмүүжил авсан тэгээ нарийн мэдлэг авсан тэр ус руугаа арай дүрхүү байдаг болохоор ингээд өөрөөс хөгжөд байгаа хэл та тийм байна. Энийг бас хараад нэг тухайн байгууллага үүсгэн байгуулах чинь хаана сурж өссөн бэ гэдгээс шалтгаалаад чиглэл нь их өөрөөр байдаг шүү. Тэгвэл танахаас ер нь бас ийм Европ өнгө аяс бол ер нь бол нэлээх шингэсэн байдаг гэж ойлгож болох нь байна. Тий. Нэг ийм зүйлээс анзаарэгдээд байгаа. Хүн болгон эрүүл мэндэд анхаарч аль болох урт хугацаанд одоо бие одоо юу гэдэг бие физиологи хүртэл ингэж одоо нэг чадвартай байхын урт хугацаанд нь барихыг нэлээх зорж шүү дээ. Тэгэхээр ер нь ирээдүйн чиг хандлагын талаар та бас бидэнд хэлвэл. Одоо нэг бидний харж би ч нэг гоо сайхныг 2016 оноос сонирхож эхэлсэн. Тэгээ хамгийн анхны ингээд сургалтандаа очиод ингээд нэг Домбровска гэдэг профессор гэдэг. Тэр профессор яаж үд ингээд суудсан ингээд хошоо 2 юм суудсан. Энд нь нэг мэслийн эмч. Би дөнгөд өгсөн гинтлийн эмч. Энд чинь нэг арсны жоохон туршлагатай юм сууж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хүн яг тухайн үедээ ямар мэдлэгтэйгээ шалтгаалаад шууд дүн тавилж штэ тий. Тэгэл нэг үйлчлүүлэгч орж ирэл энэ хүнд ямар имлэхээс санал болох вэ? Нүрийг ингэж 3 хувааж үзэх хэрэгтэй юм өстой гэж шууд бол яриад ингээд тий. Тэгэхэд энэ хүн надад чи лазер мазер хийгээл энэ хүний чи шууд нэг утас муцсаар ч юм месийн бусаргаа миний таталхаад нэг өөрийнхөө нарийн мэрэгчлэрээ ингээд тэгэл би энэ бүр гайхаад пүүх ийм олон төрлийн юм чи байд юм бол шок толгоор гэж байна. Одоо бол нэг харьцангуй 10 жилийн дараа бүх имлэгийн ямар үр дүн гардыг бүгдийг мэддэг болсон болохоор таамаглахад их амархан болцсон тий. Энийг ингээ хийчих юм бол төлн ингээ хийхгүй бол яг энэ хүн таарна ч гэдэг юм тий. Энэ бол яг туршлага. Тэгэхээр энэ эмнэлгүүд жоохон удаан хэлж байгаа эмнэлгүүд бол туршлагаараа илүү сайн. Тэгээд дээрэс нь банк хүнд үйлчлэгч авч байгаа эмнэлгүүд бол илүү туршлагатай, илүү тэнцэнээс очиод юм сурах магадлал өндөр байх гэж би дотроо бодож байгаа. Хоёр дэм дэлхийн чиг хандлагыг хаана өөрчлөлтөд байгааг бол Монгол зөвлөгдөхгүй Монголоос өөр газар өөрчлөлтөө тэрэн дараа Монгол ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр газарт нь явах хэрэгтэй тий. Одоо чинь Солонгос бол мэдээж маш сайн хөгжүүлж байгаа. Гэтэ Солонгосын хөгжил нь болохоор Солонгос хүмүүстэй зөрүүлж хийгээд байна. Хятад хүмүүс зөрүүлж хийгээд байна тий. Илүү ингэж глобал харахгүй байна. Харин тийм. Ер нь яг тийм Яг шүү. нэг юм цутгаад байгаа юм шиг болоод байгаа. Яг ижлэгэн царайтай. Зарим нурыг яг ижлэгэн төрсөн ах トゥ ч юм шиг харагдаад байна. Тийм ер нь тэр хит их юм бас юм монотон болоод байгаа байхгүй тийм тийм яг. Тэгэхээр нөгөө олон төрлийн тэгэхэд манай Аз хүмүүс ч юм бол ерөөсөө тийм ийм Солонгос хятад шиг царайдаг хүн биш байхгүй юу. Илүү ийм
том тий хазартай тий өргөн амартай. Ялангуяа манай монголчууд бол өөрөө онцлогтой шүү. Тэгэхээр яг солонгос хүмүүс шиг ингээд хийгээд ах юм бол тэд нарт таардаг технологиор бид нар энэ бас имжлээд ах юм бол бас илүү зөхгүй. Бид нар илүү яг юм Итали хүмүүс, урд зүгийн Франц хүмүүс шиг юм уур амьсгалд амьдардаг. Бордуу царайтай, наранд борлдог ийм хүмүүс. Шанаан том гэдэг шиг. Тэгэхээр бас ингээд яг тийм этник маягийн бас юм гарлуудыг харах хэрэгтэй. За тэгээд мэдээж нөгөө нэг гоо сайхны салбарыг чинь одоо ингээд пионер буюу ингээд төлөөлж явдаг улсууд шүү дээ. Одоо Япон сүүлж гараад байна. Гэтэ Франц бол ерөөсөө Америк хоёр бол тэгээд Солонгос гур бол энэ дэлхийн гоо сайхны салбарын чиг хангалагын тодорхойлж энэ тийч хамгийн сайн профессорууд нь байна тий. Хамгийн том төвүүдүүд нь хамгийн том судалгаанууд байна. Тэгээ эдгээр ингээд нэг 10 жилээр ерөөхдөө ингээд харж яхад ингээд гаргаад байгаа байхгүй. Мэдээж одоо олгоо өвдөд олгоо өргөх юм бол бид нар классик хаалгаанд л орно шүү дээ тий. Тэгээ гоо сайхан гэж биш аа өөр төлийн болоод байна. Тэгэнгүүт 1980-90-ад оноос хойш бид нар L'Oréal бид нар их төвшүүлсэн анти эйжинг гэж явуулаа тий. Тэгэхээр нэг хөвшрөхөөс айгаал хөвшрийн эсрэг юм хий хөвшрийн эсрэг юм хийсэн. За тэгвэл одоо энэ жилээс за нэг 22 оноос хойш нэг ажиглагдж байгаа юм юу вэ гэх юм бол одоо бол хөвшрэлтээс хүн айхаа болчихлоо. Тэ. А тэр тусмаа баг залуучдаг болчихлоо гоо сайхны эмнэлгэнд ордог хүмүүс. Одоо 25 хүмүүс бол 20 хүмүүс тэд нэр ихэндээ би хөвшрэн гэдгийг бол ойлгоцсон. А зөвхөн хөвшрэлтээ удаашрахын тулд ийм хай явах хэрэгтэй гэдэг бүр ойлгоцсон байна шүү дээ. Бүр шал өөр одоо ийм үе гарч ирж байна. А одоо бид нэгэнд ингээд цаг хугацаа ингээд хөвшрэх юм чинь энэ хөвшрэлтээ яаж бид нар гоё идэвхтэй байх вэ? Тэгээ 100% идэвхтэй би амьдрах вэ? 100% одоо дуулаа гараа явцдаг, тэгээ дугуй унцдаг, завин дээр явцдаг. Тэгээ 100% юмээ хийж чаддаг тийм болох вэ? Өөрийнхөө насантай тааруулаад тий. Тэхийн тулд бид нар гоё хартахаас гадна нэрүүл байх хэрэгтэй. Нэрүүл байх хэрэгтэй. Тэнгүүд энэ өөрчлөлт бол хятадаас бас амар хурдан явж штэ. Би ингээд 2014 онд нэг хятад найзтайгаа уулзаад ярьж чад 2014 оны хятадууд бол одоо юм ид гэж цадгаж иддэг байсан бол одоо үеийн хятадууд бол тийм бишээ. Ирүүл ид гэж хоол иддэг. Урт наслах гэж тий. Тэгээ яг ингээд ерөөсөө энэ 10 жилийн дотор ингээд энэ бүх өөрчлөлтүүд ингээд гарч ирж байна. Одоо тэгээд бид нар ингээд сошиал руу ороод харангууд ер нь бол эрүүл амьдралыг одоо их ярьдаг болсон байна. Эрүүл амьдрахын тулд юу хийх ёстойг бас хэлдэг их олонний танил хүмүүс ч юм уу эмсрэлүүд хоол зүйчүүд ингээд байна. Тэгээд энэ дундаас яг аль нь зөв аль нь буруу гэдгийг гоо шүүж авах хэрэгтэй. Тэгээд ингээд одоо энэ үнцгээс харахад хүний хөвшилт явахаараа явна. Зүгээр хүн яаж одоо 100% чадгүй маа гэхэд те 80-аас дээш хувь идэвхтэй амьдрч чадах юм бол тэр хүн тэгэл амьдралаас ааж харалтаад байхгүй те. Тэр жишээл явж байна. Энэ хүрхийн тулд мэдээж нөө сая үндсэн юмуд бол хангацсан байх хэрэгтэй шүү дээ те. Өөрөө гараа гоо сайханд бол анхаарал тавьдаг болсон байх хэрэгтэй. Хөвшин нэгдээ ойлгоцсон байх хэрэгтэй. За хөвшрөө удаашраханд бол би юм хийх хэрэгтэй гэдэг ойлгоцсон байх хэрэгтэй. Тэгээд энэ бол дараагийн левел байхгүй юу. Тэгэхээр нийтээрээ дэлхийн ер нь бол эрүүлж чинь хүмүүсийн нөө үндсэн одоо амьдрал хэрэгтэй зүйлс гэж байгаа шүү дээ. Тэднийг бас хангаас сурцсан байна. Нийтээрээ шүү дээ, тий. Тэгээ ингээд дараагийн левелүүд бол одоо гарч ирээд байна гэсэн. Тэгээ сая энэ жилийн бид нар сая Парис дээр байсан чуулган дээр юусэн яг энийг төвшүүлсэн байхгүй юу. Тэгээ тэрний дараа Монте Карло дээр бол төвшүүлж байна. За ер нь үүнээс хойш бид нэр longevity гэж үг сонсч байсан уу? Longevity гэдэг үгийг бид нэр илүү хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Энэ бол яг anti-age гэдэг тайлбар амьдралын хэм маяг буюу таны өөрийн сонголт. Тэ? Хүчээр хийдэг юм бол биш. Таны өөрийн сонголт. Тэгээд longevity гэдэг юм бид нэрийг ойлгоод эн чинь үндсэн хоёр юмнаас хуваагдаж байгаа. Нэг нь юу вэ гэх юм бол дотоодоос өөргөө гоё болгоно эрүүжүүлнэ. Нэг нь мэдээж гаднаасаа эрүүжүүлж гоё болгоно тий. Тэгээд энэ хоёрын хооронд нь хослуулсан тийм мод биш, тренд бол биш. Яг амьдралын хэм маяг. Тэгэхээр энэ дараагийн генерашн гарч иртэл 10-аас 20 жил бол явна гэсэн үг. За тэгвэл шинэ үеийн тодорхойлолт бол наадах чинь байх нь. Эрүүл болно тий. Longevity. Зүгээр шууд магачлал орчуулна энэ чинь зүгээр урт наслал гэсэн. Урт эрүүл наслал гэсэн үг. Гэсэн л үг байгаа шүү дээ. Тэнгүүд хүн хөвшөрөхөөр юу явуулж байгааг бол мэдээд гадаад үзмжин дээр тодорхой хэмжээний юм явуулж байна. Хоёрт гадаад үзмжийг гоё болохын тулд бас нэг хоолны дэглэм, цагийн хоол, моол, эсвэл сонголтын юмнууд гарч ирж байна тий. Гуравт та удаан одоо явдаг тий удаан бэлтгэл засаад хийдэг байхын тулд таны үеийн мөчрөл сайн байх хэрэгтэй. Зөв постав буюу одоо зөв одоо тулгуур хэрэгтэнд энэ зөв байх хэрэгтэй тий өвчнгүй байх хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ бүхэн нүүч ингээд анхаарал тавьж байна. Тэгэхээр хүнийг одоо ганцхан одоо муугаар ирүүл энэ хүн ботокстэй нүү ботоксгүй байх гэж харахаас илүү холистик буюу бүтэн биеэр нь харчаад энэ хүнийг
эрүүл хүн байна уу? Жохон эрүүл биш өөртөө анзаардаг хүн байна уу гэдэг сонголтын дээр ирээд байгаа байхгүй. Тэгвэл одоо ер нь ирээдүйн чиг хандлага бол бүтэн бүр цогцоор нь ингэж эрүүл байх тал руугаа гэсэн үг юм. Бүр эсийн түвшинд. Тийм бэ. Одоо хөвшилт гэж юу вэ гэдээ асуух юм бол Аха. хөвшил бол таны бодисын солилцоо хэд идэвхтэй байгаа гэж байна. Энийг тодорхойлж болсон зүгээр хэдэн төхөөрөмж үзээр тавиал огцдог стресс чинь хэрвээ, бодисын солилцоо хэрвээ, ус өөхний баланс чинь хэрвээ, булчингийн мас ясны баланс чинь хэрвээ ингээл таны хэр идэвхтэй гэж гараад ирэх боломжтой байхгүй юу? Маш амархан зүйлээр. А дараа нь хэрвээ ямар нэгэн энэ дээр алдаа ч юм уу дутлахын бол энийг яаж засч болох вэ гэх юм бол юун дээр нь алдаа вэ мэдээ тэр ил засна гэсэн үг тийм. Тэгээ одоо орчин үед чинь хүн болгон суплемент уудаг болчлоо, хүн болгон витамин уудаг болчлоо. Гэхдээ суплементийг бас хизээ ямар дозоор одоо яаж хэрэглэх вэ тийм. Одоо бид нар чинь бүгд дэлхий дээр ингээд нар өдөр шөнийн юун дээр ингээд бүх даавраараа зогтгдсон байна шүү дээ. Яг энэгээ ойлгоод хизээ ямар даавар хүний бид ялгардیں۔ Хизээ аль нь унтарч яадیں۔ Хизээ унтрах ёстой юм унтрахгүй байгаа гэдгээ сайн мэдээл энийхээ бид нар ингээд зохицуулаад зөв нойртой, зөв хөдөлгөөнтэй, зөв хоолтой. Тэгээ нэг чүчүүд жоох юм гадаас нь хэрэглэхэд л болоо. Амин хэцүү юмрээсөө биш. Зүгтээ энийг ойлгоод ийм юм биш үү гэд хүн болгон энийг өдөр тутмын бараг хийж байгаа баг. Зүгээр одоо энийг системжүүлэх хэрэгтэй. Өдөр болгоо гэдэг байна тий. Тэгэх юм бол өнөөдөр магадгүй Монгол улсны дунд насныг 70% зөөсөн бол ирээдүйд 90 болох ч юм уу дараагийн 10 жилд тий. Тэгээд дээрэс нь харж байгаа юм бол бид нар маш гоё азтай үед амьдарч байгаа. Тэгээд дэлхийн хөгжил энэ одоо календарт байгаа нь 2000 гаруй он хөгжлийн ихэнх сүүлийн 50 жил боллоо шүү дээ. Тэглээ тий. Тэгээд 50 жилд энэ урд нь 1900 он хөгжлийн даваа гараад ирлээ. Дараагийн 10 жил энэс урт хөгжинэ. Тэгээд одоо яаж хөгжиж чинь. Тэгэхээр энийг бид нэр хэрвээ сонголтоо буруу гэдээ ашиглаж чадахгүй бол харамсалтай байна шүү дээ. Харин тий. Микрофоно жоох ойртуулъя. За, жоох ойртуулъя. Тэгээ манай үзэгчдэнд гоё сонсох хэрэгтэй байгаа учраас. За, бүр их сонирхол татчих шүү. Энд чинь нөгөө одоо бидний сайн мэдгээр бол бага байхад бол ингээл мүлгэр дээр л гардаг зүйл шүү дээ. Мөнхийн насны тэр шидэт усыг хаанаас олж авч уух уу гэдэг ч юм уу тий. Гэсэн чинь одоо яг энэ мөнхийн залуу байх юм боломж бол нөгөө талаараа технологийн тусламжтай ш тэр бий болж байна гэж ойлголоо. Зөв. Танаа эмнэлэг дээр яг энэ тал дээр зүгээр нэвтрүүлсэн зүйлүүд ер нь хэр олон байв? Тийм бид нар тэгээд яг би нэг яг энэ longevity үгийг 22 онд ковидын дараа Шанхайд явж байгаа сонсчихсан байхгүй юу? Тэгэхээр чинь Шанхайд бүр яг ийм эмнэлэг байна. Тэр эмнэлэг нь болохоор одоо ингээд membership-ээр үйлчилдэг. Жилийн мөнгө төлдөг хятадууд. Тэгээд тийшээ очингууд нь тэр хүнийг ингээд үзээд бүр ДНК-ийн түвшинд судлаад та ямар өвчнөр өвдөх магадaltaйг нь хүртэл гаргаж ярьдаг. Тэгээд 2 жилдээ нэг удаа одоо манайхаар нэг скрининг хийгээд байгаа шүү дээ. Тэрийг хийж өгдөг гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. Тэгээд нэг хоолт зөвлөгөө мөнгө бүх юм өгдөг. Тэгээд эхний ээлжинд бол бид нар заавал ийм зөвлөх хөдөлгөөн хэрэг болоод байна л да. Яг бол бид нар хизээ одоо жишээ нь эхонд харуулах хэрэгтэй хизээ юм явандаа 1-2 жил ийм одоо газруудаар яваас урчин бол хүн тэрийг өөрөөхөө болгоод авчихна шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ийм Монголд хэрэгтэй юм байна. Эхний ээлжинд бид нэр longevity үгийг зөв тараах хэрэгтэй байна. Хоёрт юун дээр бид нар анхаарал тавих хэрэгтэй өдөр тутмын одоо өөрөөхөө ажиллагаан дээр гэх юм уу тий. Энийг нь бид нар ингэж хэвшүүлээд өгөх юм бол тэр хүн өөрөөхөө амьдралынхаа хэм маяг буюу өөрөөхөө ингээд толгоон дотор байгаа одоо тэр бодлоо ингээд зэгсэлж их байхгүй тий. Энэ чинь бол нэг хагас жилийн жилийн л асуудал яг энэ нэг өөр амьдрал сурчих юм бол. Одоо хүн болон өглөө босоод гүүгээ тах юм бол гүүгээ сурчдаг шүү дээ тий. Тэрнтэй л яг адилхан. Яг энэ дээр анхаарал тавиад тэдэн цагаас унтахаас өмнө яг ийм битмээ уугаад тэдэн грамм ус уугаад тий. Анги чинь бол зүгээр юм байна. Сартаа нэг удаа маш их ачаалттай одоо ажиллаа гэхэд би ингэж амрах хэрэгтэй юм байна. Энүүгээр эсвэл тайлах хэрэгтэй юм байна. Эсвэл өөртөө хүнд юу бодоод байгааг мэддэг болчих шүү дээ тий. Аль хэрэгтэн тогтолцоонд жоохон нөгөөдөлөө гүйцэхгүй байныг тэ мэддэг болчих юм бол эннийхээ чиглэлээр хүн хийж. Үн чинь яг л нөгөө нэг програм машин шиг байгаа байхгүй юу ер нь бол тий. Энэ төсөөлөд үзүүл тий. Одоо уушиг нь одоо баг хачаалтай байх юм бол та хурдан гүйж чадахгүй байна тий. Уушин дээр анхаарал тавих юм байна. Уушин дээр анхаарал тавих яах юм бол чэжнийхээ доторх эзэд хүний том болох хэрэгтэй юм байна. Булчингуудын сайн агшаах хэрэгтэй юм байна гэх юм уу тий. Ингээл ерөөсөө амар механик байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь дахиад нэг юм өөрхөн бол түрүүн бодисын солилцоо гэсэн тий. Бид нар ингээд нас явах тусам бидний бодисын солилцоо удаашрч байгаа. Гэхдээ энийг ингээд оптимум бас гоё болгоод иж болно. Дээрэс нь хэд бид нар ингээд ачаал бодисын солилцсон дээр өгөх юм бол тэр чинь яаж ийнэ бол энерги штэ бодисын солилцоод чинь нэг энерги гаргаад байна. Тэр энергийн хаягдл гэж юм бас өсөж үүснэ. Энийг хитийг үүсгэх юм бол эсэргээрээ бид нар бас хөвчлөлтийг хурдруулна. Тийм үү. Тэгвэл аюултай юм шүү дээ. Тэгэхээр хизээ энийг яг ямар төвшөнд оптимал байх хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр
би энэ хэрвээ би өнөөдөр биедээ ингээд өндөр ачаалаар ажиллана гэдэг нэгсэндээ 98-тай бензин хийж явах юм бол дараа нь тодорхой хэмжээнд бие амраах хэрэгтэй нь шүү дээ. Хоргоожлох хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр энэ хоёр механизмыг ингээд хооронд нь ингээд зөв буюу яг оптимум дээр барьж чадах юм бол ерөөсөө longevity. Хит ачааллахс биш. Хит амрах биш. Тэгэхээр нойр бол яг тэдэн цаг унтах ёстой, тэдэн цаг унтах ёстой. Тэрнээс ихш биш, доосгоош биш тий. Өнөөдөр би тэдэн цаг гүүх ёстой байсан бол одоо минут гүүх байсан бол тэдний удаа гүүх ёстой ч юм уу тий. Тэгэл эдрийг яг ингээл болгох юм бол longevity л гэсэн үг юм бол. Тийм байна. Өөр зүгээр сонирхолтой та үзэг манай сонсогчд зөвлөгөө өгвөл. За тэгэнгүүт одоо энэ дээр би ингээд сүүлийн үед бас хүний тархины хөгжил, тархины хөвшилтийг их ингээд судалж байгаа. Тэгээ хүүхэд анх ингээд төрөн штэ тий. Төрөнгүүд тархич ингээд хов осон төрж штэ тий. Ер нь хэдэн инстинктээр төрж штэ. Өөлж хоолой нэхэх. За тэгээд одоо юугаар одоо зарим хэрэггүй бодзуудыг гадагшуулах тий. Тэгээ ингээд зүрчин тэгээд хүний тархи ингээд энд төвд хөгж эхэлж байна. Тэгээ хүүхд ярьдаг болж эхэлж байна, алхдаг болж эхэлж байна тий. Дараа нь ингээд сургууль явал тоомоо модж байна. Хизээ энийг яаж хөвшрээд үүсээд байна. Хизээ яаж энэ төвд үүсээд байгааг бол давтамжаар үүсдэг гэж байна. Давтамж тий. Тэгэхээр бидний дэлхий дээр буюу давтамжийн дунд амьдарч байна. Бүх юм давтамж, бүх дуу, гэрэл, бүх юм давтамж. А энийг яг хүний ямар рецептор нь хүлээж аваад тэрийг хоорондоо дамжуулж чадчихна уу гэдгийг бас мэддэг боллоо. Тэгэхээр хүн удаан бас амьдрахын тулд юу хэрэгтэй вэ? Хүний одоо бидний одоо энэ махан бие гэж ирэх юм уу? Зөөлөн идэ ингээд хөвшилтийн бол ингээд саяны амьдралын юм аягаар удаашруулж болж байна. Хоёр дахь том асуудал бол одоо энэ их юм эрчимтэй их мэдээллийн төвд ажиллаж байгаа хүмүүс бол тарих хурдан бас хөвшрөөд байна. Яг тийм. Тэгэхээр тархины хөвшөрчлийг бас бид нэр удаашруулах хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед энд юу хэрэгтэй бол давтамж уу хүмүүс йогоор хичээлж байна те. Яг йогийн үндсэн юм цаана юу вэ гэвэл давтамжууд, амьсгалын давтамж, тэгээд гаднаас авч байгаа дуу чимээний давтамжийг л бид нэр яг нөгөө тархиныхаа фазад нь тааруулаад тодорхой хугацаанд бас мэдрээд ах юм бол бид нар одоо энэ мартах өвчин гэдэг юмд өвдөх байх магадлал өндөр. Одоо ингээд гадаадд ингээд явж яхад ч ингээд юм хөвчүүдийн төв гэж байна л да бас те. Тэгээд очингууд дундч нас нь 95, 102 настай хүмүүс байна шүү дээ. Тэгээд гаднах би нь бол зүгээр ингээд яг мэдээж хөвшүүний постур байгаа л да тий. Гэхдээ ихэнх нь одоо тархины нөө мартах өвчин буюу отомпен болцсон тий. Альцхаймер туссан ч гэдэм үү тий. Гэр бүлөө танихгүй болцсон. Тэгээд яг ийм тархин нь илүү одоо ингээд хурдан хөвшрөөд байна гэдэг юмыг сая юм хүмүүс ойлгоцсон. Тий. Тэгэхээр одоо бид нэр улам удаан амьдрах гэдэг нь шүү дээ. Би өөрөөсөө тий одоо 120 наслах бол easy болох гэдэг нь шүү дээ. Ирээдүйд. Тэрийг дагаад бид дарахаа яаж одоо хөшүүлэхгүй байгаа гэдэг юм бол longevity-гийн level 2 байгаа байхгүй юу тий. За тэгээд энэ дахиад нэг level 3 гэж гарч ирнэ. Тэрний өмнө тарих хөвшөрхөө болоо би хөвшөхгүй байх юм бол энэ бүхнийг авч явж байгаа тулгуур эртэн болов яс хөвшөхгүй байх хэрэгтэй байна. Үе мөчний өвчтөй байхгүй хэрэгтэй. Тэгэхгүй та өвчнөө тархич нь ирүүл би чинь ирүүл мөртлөө явж чадахгүй хөвтөд байх юм бол эн чинь гол амьдрал бас биш тий. Харин тийм. Хүүхдүүдгээ тоглож чадахгүй бол гол амьдрал биш. Тэгэхээр энэ гурван үндсэн чиглэл бол longevity гэдэг юм байна. Ирээдүйд явна. Энэ гурыг бид нэр аль болох эртхэн шиг ойлгоод энэ гурвын чачмаар амьдралыг болчих юм бол бид нэр ийм гоё халтан үед амьдарч байгаа. Удаан амьдрах боломжтой. Гэтэ мэдээж 1000 наслахыг бол яриаггүй шүү дээ тий. 100 нэмэх бол чөлөөтэй. Болчиход байж. Тэгэнгүүт өнөөдөр би 41 2 настай амьдралаа талж үзэгүй явж байгаа. Өчигөн хөөхтэй газ тий. Тий. 3-ны дөнгөж тий. Яг нэг гэдэг ч юм уу тий. Тэгээ энийг бол бид нар одоо ойлгодог болсон. Эмчт бид нар бол ойлгодог болчлоо. Тэгээ хөгжилт яаж явдгийг ойлгодог болчлоо. Тэгээ одоо энэ дээр бид нэр step by step баг багаар анхаарал тавиад мэдээж нэг өдөр бүгдийг хийж чадахгүй. Гэтэ 5 жил 10 жил дотор хийх боломжтой. Бүрэн боломжтой байхгүй. Яг одоо энийг амьдралынхаа нэг хэмнэл болгоод хэрэгжүүлээд явхад үзэгчдэд юу зөвлөх вэ? Юунаас эхэлгэж хэлэх вэ? Эхлээд яг өнөөдөр та хэдэн настай вэ гэдэг мэд хэрэгтэй. Тэг яг өөрийнхөө найз нартай хэдэн настай хүмүүсээс хэр идэвхтэй амьдраад байна. Тэг тэднэртэй айлхан би гараа 5 км сая манатан боллоо гүйж штэ. Гүйж чадчихна нэгтэй. А хоёр өөрийнхөө биологийн насыг тодорхойлох хэрэгтэй. Миний биологийн нас одоо яг өнөөдөр миний календарийн насаас их вэ нү бага вэ нү? Тэг. Сая бид нэр сүүлд ингээд нэг 10 эдэн хүнд ингээд үдчихэж байгаа байхгүй биологийн насыг. Тэгсэн чинь нэгэн хүнд л биологийн нас нь одоо өөрийн календарийн насаас нь 1 жилээр л 360 хоногор л бага байсан. Бус нь бүгд дандаа давцсан. Тэгэхээр бид нэр өнөөдөр яг энэ наснаасаа календарийн наснасаа бидний бие организм хөвшин байгаад байгаа байхгүй. Тэг бодис солилцсон муутцсан гэж насандаа биш юм гэсэн үг шүү дээ. Тэгэл эн чинь өөр анхаарал 18 хүнээс нэг л юм байна чинь
анхаар тавих хэрэгтэй болсон байна гэсэн. Би одоо чинь 2 насаар хөвшин байгаа байхгүй өөрийнхөө биологинаас. Би биологинаас тий. Тэгэхээр би 2 жил одоо шургуу хоошоо ажиллах нь шүү дээ тий. Тэгээд өөрийнх нь наснаас бага яваад их тусмал одоо энэ longevity-гээр би амьдраад байна гэсэн одоо баталгаа өгöd байгаа байхгүй. Миний организм өөрөө өгöd шүү дээ. Угаасаа миний биологинаас энийг бүгдийг хамгийн гол бид хэмжиж чадна. Стандартаар хэмжиж чадна. Угаасаа манай од гэрлэгчл яг тэр биологийн наснасаа юу харагдж байгаа л да гэхгүй тий. Тийм ер нь тэгж байгаа. Зүгээр захим орчинч тэр яг энэ зүгээр хамгийн их яриа болж байгаа учраас л би сая зүгийн тэгж бодлоо. Хүүхд хэдэн настай юм уу? Юу вэ? Тэрнээсээ баг юу нилээн залуу харагдж штэ гэдэг тийм яриа бол захим орчинд бол одоо ялангуяа од гэрлэгч ер нь олонний өмнө байж байгаа учраас илүү их тийм ярианууд өртөөд байна л да тий. А нөгөө талаар ер нь ингээл эргэн тойрноос нөхдүүд ингээл бие биенийг ингээ хараад шууд тодорхойлдог. За энэ нэг хэдэн настай болоо да гэж бодож итэл асуунгууд арай өөр байх жишээ нь тий. Тэнгүүд царай нь илүү тийм наснаасаа илүү хөгшин харагдаад байх жишээ нь тий. Иймэрхүү зүйл бол нийгэмдэр бол нэлээх анзаарагдаад байна. За ер нь энийг ингээд сүүлийн ер нь бол ахаад нэг 10-20 жилийн чинь бидний бас чихэнд энэ longevity гэдэг үг бол нэлээх орж ирэх юм байна тий. Одоо энэ их болох байх юм. Тийм байна. Тэгээд амьдралын бас нэг хэмнэлт заашгүй орж ирэх юм байна. Өөр энийг ингээд судлаа явж байхад бидний зүгээр өдөр тутамдаа ахаад зүгээр ингээд магадгүй санамсаргүй авдаг зүйлүүдээсээ ч юм уу ингэж авдаг эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээр тийм зүйлүүд нь өөр юу байдг юм болоо. Зөвлөө хэлээр одоо нэг одоо нэгэнд ингээд өнгөрсөн 40 жалыг бол өөрчилж чадахгүй чинь өөрийнх нь кейс дээр би харж байгаа байхгүй тий. Тэгээ одоо би ч бас жоохон хүүхдүүдтэй. Тэгээ хүүхдүүдийнхаа ингээд өдөр тутмын яаж амьдарч байгааг нь бас ингээд хараад аль болох. Одоо хянхан хаашаа гэхдээ нэг болохгүй зуршлууд гаргаж байна. Тий одоо жишээ нь орой нэг зарим идэ гэдэг ч юм. Одоо би чинь заримыг авч өгөх болж байна. Яг бол зарим гэдэг юм чинь ирээдүйдийн хүүхдүүд цаахтай болох магадлал нь өндөр юм байна. Тэр тусмаа унтахаас өмнө бол өгөхгүй. За өдөр үнэхээр нөгөө ланч дээр 12 цаг 1 цаг үед идчих юм бол тий 8-аас 8 цагийн өмнө бол бас байдаггүй бол бас бүх юм хороод иж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр хэдэн цагт тэр заримгаа өгөх үү гэдэг бас бодох хэрэгтэй болж байгаа нь ирээдүйд энэ хүүхд үнэхээр одоо 120 150 наслах тийм үед ирнэ шүү дээ энэ хүүхдүүд. Дээрэс нь дахиад нэг анзарж байгаа юм гэх юм бол одоо дэлхийд даяараа хүмүүс нөгөө нэг хатуу юм дээр явдаг болоод цементэн талбай дээр явдаг болоод хүмүүсийн нөгөө нэг тавхаа буруу хөгждөг болчиход байна. Энээсээ одоо үений гэмтлүүд их гарч ийн тий. Эсвэл ингээд багтаа ингээд ундаг ч юм уу өвдгөрөө юм зөгтөг. Тэгээ энэ бүгд чинь дандаа багтаа авсан гэмтлүүд. Тэгээд ингээд жин ихсээ хүн том болцсмаа ингээд багаар гэмтж явсаар хагаад 60 насны ч юм уу үе солих төвчөнд ирж байгаа байхгүй. Тэгээд манай монголч нь өөрөө юу гэх юм бол дундч үе сольдог нас нь 55 54 байна шүү дээ. Японд 75 насаас үе сольж гэлж байна. Тэгэхээр 20 тийм зөрүүтэй биш. Тийм зөрүүтэй биш. Тэгэхээр эн чинь бол бид нэр яг энэ дээр энэ longevity тийм ойлгоогүй бас нэг амар том шалтгаан. Тэгэхээр одоо хүүхдүүд айл багаас нь болоод тэр одоо зөв халах чинь нөө хөлөө зөв тавьж гэнэ үү те. Эсвэл тэр улвч нь гутлын уул нь илэгдээд байна уу илэгдээгүй байна уу гэдгийг бас анхаарал тавиал ингээл одоо өөр дээрээ чадгүй мага хүүхдүүд дээр энд анхаарал тавьдаг ч юм уу те. Ингээд эн чинь өөрөө бас цаадахаар амар longevity байхгүй. Тэр хүүхдүүд ирээдүйд одоо спортоор илүү хичээлэх боломжийг олгож өгч байгаа юм хэн мэдхтэй бас тий. Тэгэхээр ийм хүн юмнуудыг бас ингээд анхаарал тавиад ингээд яваад ах юм бол цаанаа эдэр чинь бол амар том нөлөөтэй юмуд байгаад байгаа. Жинхэнэ нөгөө хүүхдийнхаа ирээдүйд хөрөнгө оруулалтыг чинь эрүүл мэндийн талаас бол яг энэ байх нь шүү дээ. Яг гэвэл тэр бага насны хүүхэд бол өөрөө бүгдийг шийдэж чадахгүй. Яг тэр эцэгхийн нөлөөгөөр ерөөхдөө шийдвэрүүдийг гаргаж байгаа учраас тий. Бага наснд бол ялангуяа. Сая нэрээ анзаарсан чинь нэрэл бидний гიშгэж байгаа зүйл нь нэлээд хатуулаг зүйл байгаа байхгүй тий. Сая гүдэг могтой ярилцж байхад хамгийн зөөлөн гүүхэд тохиромжтой талбай юу вэ гэхэд шороо гэсэн баг. Тий. Хамгийн зөөлөн байдаг. Гэтэл бид нар ч одоо шорооноос салаад бас тодорхой хэмжээний юм нөгөө хотчлт бий болоод дандаа л одоо юу гэдгийг хатуу цементэн дээр яваад шүү дээ. Тэгээ энэ шингээ явах болгоно чинь үе хоорондоо ингээл мөргөлдөд байгаа байхгүй. Тий. Тэгээ дээрээс нь жоон жингээ илүүдэлтэй байх юм бол тэр чинь бүр ингээд даацсан нөлөөлж ийн болоод ирнэ тий. За тэгвэл ингээ бага насных тэр бол эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар маань ерөөхдөө анхаарлаа хандуулах юм бол энэ бол одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр анхаарах боломжтой юм. Гэтэл магадгүй энд ингээ 40 50 60 нас 70 настай хүмүүс сонсоод за бидэд оройтчихъя бас айгаад иж магадгүй тий. Гэхдээ энэ ч бас оройтойгүй шүү дээ. Хин өнөөдөр боломжтой шүү дээ ер нь. Боломжтой. Хизээч оройтохгүй шүү дээ тий. Энэ амьдрал чинь ингээ өнөөдөр дуусахгүй дахиад танд цаана 50 жил ч юм уу тий одоо 80 жил ч юм уу 20 жил байх боломжтой байна шүү дээ. Тэгэл та одоо нэг тамхи татдаг хүмүүс уушны судалгаа хийдэг байхгүй юу. Тэгэнгүүт ууш гэдэг эрэхтэн ингээд тамхи татангууд ингээд доошоо ингээд параболоор унана. Тэ? Тамхи татсан өдрөөсөө ахуулаад ингээд лайнер ундаг. Тэгэхээр яг тэр өдөр болонгууд уушны хөвшилт одоо тэр одоо
бодисоос ойлгох чадвар нь засраад эхэлж байгаа байхгүй. Яг тэр өдрөөсөө ахвалаад болоход. Тэрнтэй адилхан хүний организм яг та муу зуршлаа яг өнөөдөр болж чадах юм бол тэр өдрөөс засах юм уу хийгээл явна. Боломжтой Бүх хэсүүдийг нь. Өөх. Боломжтой яагаад эс болон өөрөө удирдах энергийн төвтэй. Тий. Тэ тэрүүгээрээ удирдаал өөрөө гэсэн. Ингээ харахад өнөөдөр ингээд доктор Чингүн ингээд сууж байгаа боловч одоо энэ дотор өчнөө хис хоорондоо мэдээлэл солилцоо хийгээд өчнөө идүүд хоорондоо мэдээлэл солилцоо хийгээд надаас бүр хамаарахгүй зарим юм ажиллаад ингээд сууж байгаа шүү дээ. Тэгээ энэ болгон чи өөрөө засвч чадвартай. Тэр нь бол өдөр болгон шинээр рестарт хийж байгаа гэсэн болдог. Тэрэнд нь бид нэр ярь муу цуслаар дарж туслах хэрэгтэй тийм байна. Зогсоох хэрэгтэй. Тийм. Одоо тамхи татдаг бол тамхиа багасгадаг юм болдог ч юм уу те. Иймэрхүү юмудаас л ярьж байгаа шүү дээ ер нь бол. Одоо магадгүй орой унтдаг бол гэдэг ч юм уу тий. Би нойртой бас холбоотойгоор бас зүйлгээ бас амаар байна л да. Энэ бас л яг холбоотой юм чинь тий. Нойр бол яг тэр биднээс нэг 5 юм байгаа ч тий. Тэрний нэг нь нойр. Хүн заавал тэр 8 цаг унтах хэрэгтэй. Унтахтаа орой бүр шүн биш те 10 цагаас өмнө унтах хэрэгтэй. Эрэгтэй хүн эрэгтэй гинэ том хүн хүүхэд яг адилхан. Тэгжээж бид нэр яг нөгөө тухайн амьдарч байгаа одоо географийн одоо зооноос шалтгаалаад нарандаа удагдаа даавар нь ялгараад бүх юм ялгараад ингэ явж байгаа шүү те. Тэгэхээр яг тухайн зогтж байгаа амьдарч байгаа цагийнхаа стресстэй тааруулаад 10 цагтаа л унтах хэрэгтэй. Тэгээ өглөө бол хэдээс ч болно шүү дээ. 4 цаг 50 минут 4 цаг үед кортизол ялгарч байгаа. Тэгээ кортизол ялгарснаас өмнө юм уу тэр хавьд босчих юм бол хамгийн сайн. Тэгээ бас тэр ядруулаад удаан байгаад их юм бол бас болохгүй тийм. Ер нь ихтэй одоо юу гэдэг нөгөө Google-ээр ч юм уу эсвэл ингээд хайлтын системээр хамгийн их хайдаг зүйлүүд бол хэрхэн хайж урт наслах вэ гэдгийг бол их олон хүмүүс ер нь хайж л байгаа бол гэж чинь дэлхийд даяараа. Тэгээ тэрэн дотроос би бас нэг ийм зүйл харж ирсэн нөгөө дэлхий дээр урт наслахын тулд их олон арга хэмжээ авч байгаа дэлхийн суперстаруудын тийм судалгаануудыг хараад тэгээ хамгийн их унтдаг хүн бол J-Lo гэд бүр гарч ирсэн. Гэх мэтлээ ер нь ингээд хүн болгонд ерөнхийдөө энэ үүн дээр бас нэлээх юм анхаарлаа хандуулж байна л да. За одоо ингээд ямар ч амьдралын зөв хэмнэлийг бий болгох нь байна. Нойроо зөв авах шаардлагатай болж ирж байна. Тэгээд мэдээж амруугаа орж байгаа энэ хотод руу орж байгаа зүйлсүүдэд бид нэр сайн анзаарах хэрэгтэй болж байна. Тэ зөв сонголтуудаа зөв хийх хэрэгтэй болж ирж байна. За энэ бол өөрөөс шаардлагатай зүйлүүд маань энэ байна. Бусдаас шаардлагатай буюу магадгүй клиник хэмнэлгүүдээр бид нэр авч байгаа тэр зүйлсүүд дээр та юу зөвлөх вэ? Одоо түрүүний хэлсэн нэг 5 зүйл гэдэг нь шүү дээ тий. Тэний 3-ыг бид нартэй шууд хамааралтай. Өөрөөс. Тий, яг сая хэлжтэй хөдөлгөөн, тий, унтах, идэх юм. За яг зуршил байж болох юм уу? Тий, муу зуршил хайж болох тий. Эмнэлгээс бид нэр санал болгож байгаа юм юу гингүүд та энэ хийж байгаа зуршууд чинь яг танд зөв байна уу, нөлөөлж гинүү юу гэж бид нэр яг бодцоор хэлж өгөх боломжтой байхгүй. Тий. Та ингээд магадгүй буруу хоёр мэдээд иж болно шүү дээ. Энийг сайн гэж бодоод тий. Тэгэхээр яг таны хувьд бол илгэнд нь жоохон муу байдаг ч юм уу те эсвэл нойр булчгаанд нь илүү жоохон муу байд юм уу те яг энэ таны хэрэглэж байгаа витамин минерал чинь яг танд яг хэрэгтэй юм мөн үү гэж байна. Дээрээс нь нэг одоо өнөөдөр ингээд би амьдралынхаа бүх ингээд зуршлаа ингээд өөрчлөлтөнгүүд гэхдээ энэ чинь яг маргааш нь шууд тодорхой гарч ирэхгүй л те энэ чинь маш багаар эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр доотлон 3 сарын дараа яг энэ одоо шинэ одоо амьдралын хэмжээгээр амьдраад 3 сар болчиход хянуулах хэрэгтэй байхгүй. 3 сарын дараа хад бол хэрвээ зүг хийсэн бол заавал өөрчлөлт гаргах хэрэгтэй. 10-20% өөрчлөлт гаргах хэрэгтэй. Тэ. Тэгэхээр энийг бид нэр хянж өгч чадна. Дээрээс нь зарим тохиол яг одоо энэ жоохон муу кейс үеж магадгүй. Гэхдээ хүн одоо бид нэр бас ийм цаг хугацааны ийм стресс дунд ингээд уралдаж амьдэрч штэ цаг хугацаатай тий. Тэгэхээр зарим юмыг бас жоохон товчлоод бас амархан болгож болно. Тий. Жишээ нь одоо муугаар ирвэл өөх сурвалж хаглаа хүмүүс муулаад байдаг. Гэхдээ дэлхийд даяараа хамгийн их хийдэг гоо сайхны хаглаач өөх сурвалж хаглаа. Тийм. Тий, хамгийн их хийдэг гоо сайхнууд бол өөх сурвалж хаглаа. Тэгэхээр хүн яаж нэгвэл 1 жил жив явлаа, 2 жил жив явлаа. Гэхдээ нэг яг нэг болохгүй юм да тий. За тэгвэл үнэхээр сайн судлаад нэг судалж оронгуудаа пап нэг өдөр ороод гойлчиж штэ тий. Тэгээд тэр хүний толгоонд бол маш өөрчлөлт гарч ирж байна тий. Бас ингэчгүй яаваач гэдэг юм. Тэрнтэй адилхан зарим тохиол бид нар ингээд бидийг хачаал өгч юм те одоо булчингийн хачаалууд их өгч байх юм одоо маратоны өмнө сая ингээл зөндөө хүмүүс гүйлэн штэ тэгж маратоны хачаал гүйж явахдаа та булчингаа одоо муугаар ирвэл 80-та бензинээр хооллоод авах уу 98-та бензинээр хооллох уу гэдгийг сонголт хийж болно штэ тэгэхээр бол бас амжилтанд хурдангаар хүрнэ магадлал үнэтэй тэгэхээр таны өөрийн чинь приоритет юу юм бэ те одоо хүн болгоно нэг юмны төлөөл юмыг нэг өөрчлөлт хийж байгаа штэ тэр нь одоо спортын амжилт юм уу эсвэл үнэхээр зүгээр удаан амьдрах юм уу те эсвэл ингээл тэрнээсээ шалтгаалаад сонголт хийн. Тэрийг бид нэр айлгах зүгээр зөвлөж өгөн танд ингүүл зүгээр юм биш үү энэ зүгээр юм биш үү гэдэг юмыг л одоо эмч одоо үйлчлэгч хоёр хоорондоо тохирцох хэрэгтэй юм дах гэж бодож байна.
Тийм байна. Сайн нэр өөх гэдгснийх дэлхийд даяар хамгийн өндөр. Түүний дараачаар ингээд ирэмлээд ингээд үзэх юм бол өөр ямар гоо сайхны хаалгаанд ер нь тэргүүлэх юм болоо. Хамгийн түрүүл өөх байгаа. Дараа нь нүдний хаалгаа байгаа. Тэгээ хамар орж ирж байна. Тэгээ хүүх орж ирж байна. Эхний топ 5 хаалгаа нэг юм л. Тийм байх шүү тий. Гэхдээ одоо сүүлийн үед ер нь хамар бүр ялгахтрын аргагүй болчих тий. Бас энэ ч бас нэг ястай холбоотой амин нарийн технологи хэрэгтэй. Тэгээд хамар дээр ч юм бол хүүх бол яг уу ингээд та нэг зузаан хувц өмсөд ч юм уу нэгэн палаж өмсгөр тэрийг тодтохгүй хамар бол яг харахгүй ингээд хүнтэй ярихад шууд хамар ярьж байгаа болохоор имзэг сэдв энийг амар сайн чаддаг байх хэрэгтэй. Тэгээд чаддаг эмчнэр нь бас Монголд бол топ л байна шүү дээ. Оочр нь 2 жил мэлдэр олддог гэсэн юм. Тэгээ яг л нөгөө хүн дээр очиж хийлгэн гэл. Тэгээ нөгөө хүмүүс нь болохоор яг нөгөө Монгол хүнийхээ хамрыг гоё хийгээ сурцсан. Тэ. Хамраас өөр юм ихгүй. Тэгэл хамраа л хийдэг тэ. Тэгээ тэгэж бас нарийнс бас хэрэгтэй л юм бас. Тийм байна тий. За хүүхэн дээр зөвлөгөө гэж. Яг хүүхгээ сая дурдсных нь ер нь бол ингээд сүүлийн үед бас нилээх хийж байгаа анзаарэгдаад байгаа тий. Хүүх бас яг адилхан юм модтой ингээд нэг хэсэг их том хүүхнүүд модонд орсон бол одоо буцаад жижигэрж дээ ингээд модод агаад одоо шинэ өөхс оруулаад бас үгзэг мүзгэл үйдэг тэр бас ингээд 80-аад оны үед бол юм том баризил үгзүүд гоё байсан бол тий. Одоо босоод эсрэг жижигхэн фит үгзгнүүд Apple үгзэг гэж ярьж байна те. Модонд ороод одоо тийм хил хийсэн үүсгэснээр ихсэж байна. Тэгэхээр энэ бас яг нэг трендэд байгаад бол өрсөж байгаа. Гэхдээ энэ бол тренд шүү те. Амьдралын хэм маяг биш. Тренд. Тэгэхээр түрүүн хэлсэн тренд яг ийм амьдралын хэм маяг хоёр ч гоо сайхан ташаа хоёр өөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас сайн ингээд. Тэгэхээр улс улсын тренд өөр шүү дээ. Тийм шүү дээ те. Тэрийг бол бид нэрээс чадахгүй. Тэгээд яг тренд дээр эмч хүмүүс бас нөлөөлж чадна. Яг тухайн эмч өөрөө бас энэ одоо тренд болж байгаа шүү дээ санал болгох юм бол тэр чинь бас тэр улстай тренд болно л таа бас тий. Гэтэ ер нь одоо саяны жишээ нь ингээд танад нар бол одоо шинэ саяны хаалганд бол бүгд орж байгаа шүү дээ ер нь. Бүгд орно. Тий. Тэгэхээр чин ер нь бол одоо юу гэдэг үйлчлүүлэгчтэй бол нэлээд сайн ярилцдаг баг. Тий. Энэ бас нэлээд чухал учраас. Тэгээ одоо нэг бид нэр ингээд үйлчлүүлэгч орж ирэхэд тэр үйлчлэгчдийг юу хүсэж байгаа ихлээр сайн сонсох хэрэгтэй. Тэгэхгүй би миний хардаг гоо сайхны үнцэг өөр шүү дээ тий. Яг ер нь нэг халтан стандартууд бол байгаа тий. Одоо нүүрний дээд доод дунд гэсэн нэг нэг харьцаа байх хэрэгтэй Монгол нэг юм стандартууд байгаа. Гэхдээ тухайн үйлчлүүлэгч хин нэг нь зориулж өгч ирдэг. Одоо үйлчлүүлэгч юу нэрж явахдаа наснаас их шалтгаална. Бас энэ чинь нэг хүний психиктэй холбоотой. 20-30 настай хүмүүс юу хүсдэг вэ гэвэл одоо байгаа юм гоё болох гэж ирдэг. Тэгэхээр бүх хийлгэн, ургуул хийлгэн, хамар хийлгэн. 30-40 настай хүмүүс бол хөвшилтийн эхний симптомыг дарах гэж ирнэ. Тэгээ өршөөний эсрэг юм хийн, фейслифт хийдэг ч юм уу те, арьсаа татуулна, ингээд нэмрүүлнэ ингээд те. 40-с дээш насны хүмүүс ч одоо бид нар яг лонжид байхгүй юу. Одоо ер нь бол ихний ингээд 10 жил ингээд энэ чинь өршлөөтэй би явчлаа. Тасаад эхэлж штэ те. Тэгчээд одоо би ер нь бол одоо жингийн хэлбэлэн чухал байх хэрэгтэй те. Тэгэх юм бол одоо энэ байгаа хэлбэрээ тэтгүүт гартлаа гэж ярьдаг хүмүүс үрд бол те. Нэг ажиллаа хөтлөө ингээд гоё явъя гэн. Тэгтээ худлаа тэтгүүт гарч чад хүртэл ирнэ штэ. Тийм шүү дээ. Тий, хүн өөрөөсөө чадахгүй шүү дээ энэ дээр бол тий. Ингээд гоё байлгаа дахиад нэг ацээгээ үзэх юм үзэж шүү дээ. Одоо энэ Монголын одоо хөршин дээр суулгах юм бол тий. Тэгэл ингээд хүн яваал энэ 120 нас хүртэл явах боломжтой. Тий. Би сая дээр гоо сайхны тал дээр бол яг зүгээр ингэж ер нь бол миний хувь хүний үзэл бол ер нь ингэж боддیں۔ Одоо хүмүүс янз янзаар л хэлдэг байх. Гэхдээ би бол зүгээр тухайн хүн өөртөө юу хэлэх бол тэр хүний өөрийн сонголт. Тий. Ерөөсөө тэр хүн өөртөө таалагдж өөртөө толны өмнө зогсоод өөртөө л гоё үзэсгэлэнтэй сайхан харагдаж тэр сэтгэл ханамжийг авч ивэл тэр хүний өөрийнх нь сонголт байхгүй тий. Хөндлөнгөөс ер нь бол ингэж нөлөөлөд надад бол нэг шаардлагагүй санагддаг. Гэхдээ зүгээр би нэг юм хөгжилтэй ч юм мэдхгүй зүгээр юм бодож ирсэн. Энэ зарим бүсгүүчүүд маань магадгүй зүгээр нэг удаа л энэ хаалганд орж байгаа юм чинь нэг жинтэй гэж том хэлүүлчихдэг юм билүү гэдэг ч юм уу хөхөө тий. Тийм бодолтой очтгүй ер нь яадаг вэ үйлчлүүлэгчнийг энэ анзаарч байхад наад чинь бас гоё асуулт байна. Ингээд одоо харж байхаар дөрөв ингээд нэг тренд гээд агаад одоогоос нэг 10 жилийн өмнө ч юм уу 15 жилийн өмнө хөхөөлөгчээс хүмүүс бол бүгд томыг хийлгэжсэн байгаа байхгүй. Тэгээ тэр үед чинь тэр хүмүүс чинь 20-д 30-д ер нь бол томыг хийлгэсэн бодолтой хүмүүс байна. Тэгээ одоо тэр хүмүүс чинь 40 гараа явчлаа. 2-3 хүүхэд гаргалаа. Тэ. Тэгэнгүүт нийт хүний бие бас жоохон хөвшрөөд хэлбэрээ алдаж эхэлтiin. За арьс сулраа нэмэрж гин. Тэгвэл нөгөө чинь унжаад эхэлж шít дахиад. Тэгээд дахиад нэг хаалгаа их шаардлагач. Тэгээд ихэнх энэ хүмүүс яаж яана гэвэл тэр одоо хиймэл хүүх юм имплант авуулж гин. Тэгэхээр нөө 10 хэдэн жилдээ явцсан. Сэргээрээ одоо нуруунд начаал өгж гин те. Одоо зөв жижигхэн болгоё. Тэгэхээр яг нөгөө нэг тухайн үед ямар зорилгоор хийсэн чинь өөр байна. Тийм ээ харилцаа адилгүй. Тэгээд энэ чинь ингээд тэрэн дээр өөрчлөгдөд байгаа. Тэгээд хүүхний хаалгаа гэдэг юм бол бас нөгөө нэг ийм хаалгаа. Одоо чинь би хүүхний хаалгаа юус хийхэ болцсон байхгүй юу?
өөрөө. Тэгээд яг бол өнөөдөр би хүнд хүүхний хангалтаа хийлээ гэж бодъё. Тэгэхээр яг хэлж шít 15 жилийн дараа тэрийг авах шаардлага надад гарна шít. 15 жилийн дараа би яг эмчээрээ байж явах юм уу бас өөр асуудал. Тэгэхээр бус юмнууд бол нэг тийм биш. Нэг удаа их заавал нөгөө нэг тухайн хүнтэйгээ харьцан ирээдүйд энийг засах тийм шаардлага юм уу хүм. Яг бол энэ хүн чинь 15 жил дотор амар олон өөрчлөгдөж байгаа байхгүй. Тийм. Психичний хувьд те. Тэгээд одоо ингээ харж хат яг 40 гарсан хүмүүс 50 40 хүмүүс их хэрж авуулж ин тэгээ өмнө хаана авуулсан гэж асуухаар Солонгоц хийсэн, тэнд хийсэн, тэр юм байхгүй гэдэг энэ нэг очих юугүй гэдээ болж штэ. Тэгэхээр бүхний хаалгаа хий гэж бодвол энэ хүн яг энүүрээ илүү нарийн мэршээ одоо ирээдүйд яг энэ миний хийх ёстой ажил гэдгээ амар зөв шийдсэн байх хэрэгтэй юм уу? Тийм бэ. Бол эн чинь бас хариуцлагатай харж зогсож байгаа ажлууд байхгүй. За би хоёлоо ер нь үргэлжлүүлээд яг энэ нөгөө нэг хамгийн тийм халуухан сэдвээр хоёлоо үргэлжлүүлээд ярина. Ялангуяа тэр longevity-гийн талаар тий. Гэхдээ саяны нөгөө топ 5 хагалгаа ярьсан чинь энэ бас манай үзэгчд маань их сонирхолтой санагдаж магадгүй. Тэгэхээр бас юу гэдгийг их олон хүмүүс бодож шít. Магадгүй цаг хугацаа хэмнээд тодорхой хэмжээнд тэр өөхийг аваад өгзөглүүгээ ч юм уу тий хилгүүлэх ч юм уу. Тийм бодолтой ч хүмүүс байх. Энэ тал дээр ер нь жоохон зөвлөгөө өгөөд. Тий. Одоо өг сөрөөл хагалгаа ер нь бол сүүлийн 10-аад жил бүр амар хэмжээтэй хөгжиж байгаа. Тэгээ тэр нь юу гэвэл бид нэр өөхийг сорчхоод тэр өөхийг дахиж ашиглаж болно гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр авсан өөхөө бид нэр одоо биоматериал болгоод нүүр рүү хийж болно, хөх рүү хийж болно, өгз рүү хийж болно. Эсвэл өөр ямар нэгэн дефекттэй газар ч юм уу, сорвтой газар хийж болно. Энэ бол өөрөө гол сайхны хаалган дотор сэргийн засаг хаалгалт орчиж байгаа байхгүй. Сэргийн засаад байна, галбиржуулаад байна гэсэн үг. Тэгээд энэ процессыг гэхдээ хийхэд бол бас түрүү хэлсэн технологи маш чухал. Дээрээс нь одоо эргэтэн шилжүүлэлт суулгатайгаа ер нь төстэй байхгүй. Яг бол эс болон амьдрахын тулд цусан хангамж хэрэгтэй. Тэгэхээр бид нэр тэр өөхийг сорж авчихад цусан хангамжгүй хэсэг хугацаанд амьдруулад байна шүү дээ. Нэг цаг ч юм уу, 2 цаг ч юм уу те. Тэр хоорондоо тэрийг зориултын бодсон дотор байх хэвээр. Тинчээс минералууд авч явах хэвээр. Тэгээд маш богино хугацаанд маш бага даргалтаар одоо өөр газар шилжүүлэн суулгах хэрэгтэй те. Тийм болохоор нөгөө хийсэн дараа нэг 20-30 хүн шимэгддэг гэдэг чинь тэр 20-30% өөх нь амьдрч чадаагүй гэсэн үг байхгүй. Тэрнээс удаан их байлгаж болно. Тэгэхийн тулд сайн стандартуудыг сайн хангаад ах юм бол бид нар бага шимэгдэлтийг хийж болно. Тэгээ ингийн тулд яаж нэг бол эс яаж амьдрдгийг, эс юу чухал гэдгийг амарсаа ойлгох хэрэгтэй те. Тэгэл буцаал эсийн төвшөнд хүрээд ирж байгаа. Харин тийм. Ингээ явж яснаа буцаал яг эс рүү өрөөд ирж байна тий. Өөхний эсэн дээр ингээл хүрээд ирж байгаа. Тэгээ ер нь бол бид нар бол эсийн нэгдэл. Эс гэхдээ би анх пошт очоод биологийн хичээл чинь 6 дараа ингэж ордё. Тэгэхэд би нэг хэл муутай. Хамгийн анхны хичээл биологийн хичээл тараад тэгсэн чинь тэнцээ Этканка гэдэг нь одоо монголоор бол эд гэсэн үг юм байна. Тэнгүүд эд гэж юу вэ гэд байдаг хгүй. Тэгээд би чинь зүгээр чэйжэр тэг чэйжлэж байгаа юм чи тэ. Эд гэдэг нь бол хэсэг бүлгийн эсүүд хоорондоо нэг функцээр нэг зорилгоор нэгдсэн хэсгийг эд гэж хэлнэ гэдээ орчуулаад хийж яж байгаа хгүй. Тэгээ энэ үгийг ингээд их боддог байхгүй юу. Бид нар чинь бүгд нэг нэгээрээ харахад ингээд нэг юм байгаа юм шиг болоо нийлхэрээ чинь хүнээ амьд нөлөөлж чадах тийм юм шүү гэдгийг амарсан ойлгох хэрэгтэй. Тэгээ гоо сайхны салбарт одоо ингээд сайн ханах юм бол 2 янз үг явагдаад байна те. Нэг нь пластик мэсгэл гэж явагдаад байна. Нэг нь астетик гэж яваад байна те. Астетикийн үгийг бас би ялгал Монголд оруулж ирсэн хамгийн астетик гэж юм хэлж ирсэн. Астетик нь болохоор гоо засал гэсэн үг Монгол орчуулбал. Тэгэхээр энэ мисийн бус арга гэсэн үг байхгүй. Пластик гэхэр нь болохоор мэдээж мис заслаар одоо гоё болгож ийн гэсэн үг. Тэгээд тэр анти эйжинг гэж үүстэй холбоотойгоор энэ юунууд үүссэн байхгүй юу? Астетикийн юмнууд үүссэн. Тэгээд юу ойлгосон бэ гэх юм бол бид нэр эсийг тодорхой хэмжээнд гэмтэх хэрэгтэй. Тэгэх юм бол эс тэрэн дээрээ буцаад эдгэрэх процесс репер хийн. Тэгэхдээ яадаг бол дандаа залуу шир өөрөөгөө сольдог гэсэн үг те. Одоо арьс төлөх юм бол тэр арьс нь унаа цаанаас шинэ арьс гарч ирнэ гэсэн үг те. Тэгэхээр энэ дээр өндөр технологиуд их маш хөгжсөн. Одоо бид нар ирээд хайфу гэж байна. Радио долгионууд байна. Бүр төрлийн лазерууд байна. Эдгээр чинь бүгд дандаа тодорхой хэмжээний энерги агуулсан. Энергийн зорилго нь юу вэ? Бид нар контролтой богино хугацаанд яг арьсны тухайн зориултаа төвшөнд нь бид нар энерги оруулаад тэнцээ тэр эсийг гимтэж чинь. Гэхдээ алахгүй байна. Некроз үүсэхгүй шүү дээ. Гимтэж чинь. Тэгээд тэрэн дээр нь эс яадаг бол өөрөөгөө имжлэх чадвартай болохоор имжлэгдээд өөрөөгөө шинэ эсээр бүрдүүлдэг ч юм уу те. Шинэ өөр коллаген өөрлөгөө татчих явдаг ч юм уу. Ийм маягаар явдаг. Тэгэхээр гоо сайхан дээр бол бид нэр пластик астетик гэсэн хоёр юм явж байгаа. Монголоор бол мисийн арга, мисийн бус арга гэж ойлгож байна. Тийм бэ тий. За хоёлаа дөрөвнийх дээр бас нөгөө longevity гэдэг одоо эн чинь бол нэлийн юм тренд болоод бидний дунд ер нь бол нэлийн бүүн болоод яригдах
нэршил учраас би энийг баймаас хэлээд байгаа шүү. Энэ дээр бас одоо мессийн бус аргууд дээр зөвлөгөө өгвөл. Тий. Тэгэнгүүт 2022 оноос хойш нэг юм анзаарэгдсэн юу вэ гэх юм бол өндөр технологиуд маш их гарч ирсэн. Тэгээ гарч ирсэн шалтгаан нэг бол зарим патентууд үүссэн байхгүй. Одоо нэг патент гэдэг юм чинь бол 5 жилээр 8 жилээр авт юм л да технологи компаниуд. Тэгэнгүүт 2014 15 онд хийсэн патентууд ингээд дуусаад эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг хятадын компани, солонгосын компаниуд нөө хайм ингээд нөө хөрөмжүүд технологиг ашиглаж үйлдвэрлэж гисэн. Тэрний үр дүнд юу яасан нөгөө нэг яг түрүүнээс нь яг бидэд хэрэгтэй энерги гардгууд хөрөмжүүдийг гарч ирсэн. Дээрээс нь яг бидний хүсэж байгаа арьсны гүн точихгүй тийшээ доошоо буудаад байдаг тийм хөрөмжүүд гарч ирсэн. Яг нэг патент авах болгоо тэрийг хянах юмуд нь байхгүй болчихж штэ тий. Тэгээд энээсээ болоод нэг юм анзаарэгдсэн байсан бол өндөр технологид төхөөрөмжөөс болж үүссэн хөвшрдүүд гэж юм гарч ирсэн. Тэгэхээр юу гингүүд бид нэр ингээд арьсыг ингээд гимтээгээд ээж болно. Гэхдээ хит гимтээгээд байх юм бол бид нэр анти эйжинг биш, эсгэрээ эйжинг хийгээд байна. Өвшрүүлээд байна. Тэгээд дэлхийн эмчнээс хоёр хуваагдсан. Зарим нь бол ийм төхөөрөмжийг ашигладаг, зарим нь ашигладаггүй гэж. Нэг нь болохоор хуучин классик аргаар одоо тариа мэрэ ч юм уу иймдэг бол нэг нь төхөөрөмж ашигладаг. Яг бол төхөөрөмж өөр трендээс биш үү? Нэг имлэг ингээл төхөөрөмж гаж ялангууд хүмүүс ч энэ лаг имлэг өөр ингээл бодно шүү дээ. Харин тийм амар хоёр юм ойлголтын дунд ингээд бас яваад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ дунд нэг төхөөрөмж байгаа. Энэ нь болохоор Solta Medica гэдэг Америкийн брэнд 25 жилийн өмнө энэ процессыг эхлүүлсэн дэлхийд дээр. Тэрний үгээр технологийн шийдлээр бид нэр anti-aging яагаад юм хийсэн. Эхний 2-3 жилдээ жоохон фейлдсэн ингээл явсан. Гэтэ энэ Америкийн амар том брэнд 2-3 төрлийн юм идэг. Дэлхийд дээр байгаа бүх CO лазер бүх энэ одоо радио төлөөнүүдийг үнэлсэн компани. Тэгээ тэр компани ингээд энэ хөгжүүлэлтэнд ингээд явсаар хагаад одоо Thermage FLX гэдэг төхөөрөмж хийж байгаа байхгүй юу. Энэ төхөөрөмж нь 20 жилийн одоо түүхэндээ алдаж оноогоо засаад одоо дэлхийд дээр байгаа төхөөрөмжүүдийг бүгднийг нэгтгэхэд сайн муу талыг нь олж агаад хийсэн төхөөрөмж байхгүй. Тэгэхээр та одоо энэ төхөөрөмжүүдийн нэг сул тал нь юу гэвэл өөрөө орох хэрэгтэй шаардлагатай байсан өмнө те. Ингээд нэг 2-3 сарын цаад юм бол энд бол тэгэхгүй та жилд 2 жил нэг л удаа орно. Энээс авж байгаа энерги нь цэг дээр биш том талбай дээр тарсан болохоор өндөр энерги ч гэсэн та тэрийг том талбай дээр хувааж авч байгаа болохоор үр дүн long term буюу урт хугацаанд гардаг үр дүнтэй. Тэгээд мэдээж одоо хүртэл патент байгаа. Патент нь одоо 5-6 жилд бол алдахгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг хуурамчаар заахаа зарим улсууд үйлдвэрлээд эхлээд байгаа зураг гараа. Гэхдээ бас боломжгүй. Тэгээд албан ёсны нэг хэрэгтэйгээр эмчнэрээ сургаад төвөө өөртөө одоо нэг энэ нэмлэгт бол манай төхөөрөмж байгаа шүү гэж сертификат өгөөд тэгээ ингээ явдаг байхгүй тий. Тэрийг манайх хараа сая Парис дахтаа бид нэр гэрээгээд Монголд албан ёсоор яг бүртгүүлээд тэгээ одоо удахгүй Монголд ирэх гэж байгаа. Үу ямар гоё. За тэгвэл энэ төхөөрөмжийн талаар та ахаа жоохон дэлгэрүүлэхгүй. Энэ төхөөрөмж тэгвэл ахаад юу бид нар одоо шинэ үзүүлэлт гэж тод энэ төхөөрөмжнөөс юу ахаа авах боломжтой талаар. Технологийн үед бол хуучин технологи. Радио төлөвлөгөө ч юм бол хамгийн хуучин технологи шүү дээ тий. Гэхдээ радио төлөвлөгөө яаж хүний арьстай нийц аялдгийг маш сайн ойлгоцсон. Механизмыг ойлгоод тэгээ тэрэнд нь тааруулаад хийцэн. Одоо чинь өөр лазер бол хэд өнгөцсөн мөртлөө хэд өндөр нэгээр явдаг бол одоо хайфу гэж хүмүүс их мэддэг төхөөрөмжүүлэлээ гүн оронгуудаа тэгээ цэгээр үүсдэг бол энэ 4 см квадрат талбай дээр яг жид энергээр явдаг. Тэгээ дээрэс нь өөрөө юу гэх юм бол одоо аппарат ингээд бариад энчээ барьдаг ч юм уу энчээ барингууд аппарат нь өөрөө сонд явуулгууд арьсаа мэдрээд ягаад арьсаа мэдэрч ийн айгуул арьс чинь өөр газар өөр гэсэн усны хагалмжтай. Тэрийг мэдрэнгүүтээ энэ зузаан арьс үү нэмгүй арьсыг мэдрээд яг арьсанд нь таарсан гимтэхгүй импульс өгдөг. Энэ төхөөрөмж ганц аюултай юм хит түлээд байсан байхгүй юу? Эсвэл хит түлэхгүй байж тээ. Нэг арьсыг яг өдөөх гэж чадахгүй. Эдгээр болохоор тэрийг шийдсэн. Мэдрэгчтэй маш өндөр технологи гэсэн үг байхгүй юу? Шууд мэдрээд тэгээ энэ дээр бол би одоо юу гэдэг те 2.5 ваттаар явах юм байна. Энд дээр 1.5 ваттаар явах юм байна. Ингээд өөрөө таниад бууддаг гэсэн. Ийм технологи одоохондоо байхгүй байгаа. Энэ хамгийн том давуу тал нь тэгээ том талбай дээр бид нар яг таарсан энергийг оруулж чадна. Энд чинь өөрөө энтэй эйжинг очиж байгаа байхгүй юу? Longevity яа гэвэл бид нар энэ шийдвүүд яагаад гарч ийнэг бол бид нар хит түлээд ахаар хөшрүүлээд байна. Яг тэр оптимал төлөлт буюу оптимал гэмтлэлийг бид нар үүсгэх юм бол таны арьсыг төхөн төлж процессыг эхлүүлээд байна гэсэн. Удахгүй таанд орж ирэх юм тий. 6 сартай багтаад орж ирэх. Өө баяр үргээ. Шинэ технологи тэгвэл одоо эн чинь бас л ахаа шинэлэг зүйлийг нэвтрүүлж шүү дээ тий. Тий шинэлэг зүйл. 10 жилийн ой дээрээ. 10 жилийн ой дээр. За яста өнөөдөр ярилцаад үнэхээр таатай эрүүл мэндийн салбар тэр дундаа гоо сайхны салбар дотор бас бидний сүүлийн яригдах үг бол яг ялчгүй longevity гэдэг үг бол яста тэрэнд болоод нэлээд
явах нэ сүүлийн ахаад нэг ирэх нэг 10 20 жилийн хугацаанд тий. Тэгэхээр бас танаа хамт олон бол энэ жил бас ингээ 10 жилийн болж байна. Тэгэхээр ахаад дараачийн бас 10 жилийн бас төлөвлөж байгаа. Ер нь танаа эмнэлгийн бас өөрсдийн соёлын талаар бидэнд гоё бас хэлж өгөхгүй. Ер нь ямар зүйлийг бас жанжиншуухан болгож барьж явдаг вэ? Манай одоо байгууллага эмнэлгийн бол гол одоо төв хүн нь бол үйлчлүүлэгч. Тэгэхээр манайх слоган өгөөр үйлчлүүлэгчдээр суурилсан тухайн хүн хэрэгтэй ганцхан тэр хүн өөрт нь хэрэгтэй эмчилгээг дэлхийн түвшинд Европын түвшинд санал болгоно гэсэн үгтэй. Тэгэхээр бид нар бол үйлчлэгч болгон одоо массаар нь харахгүй яг танд өөрт чинь хэрэгтэй яг таны өнөөдрийн амьдралд юу чухал байна тэрийг өөрчлөх хэрэгтэй эмчилгээг өөрийнхөө одоо чадвар ур чадвар мэлэг дээрээ сурал санал болгодог гэсэн. Тэгээ энийг бол ер нь бол бидний өөрчлөгддөггүй манай эмчнэрээс хүртэл бид тэрийг шаарддаг. Та нар энэ хүнд яг хэрэгтэй л юм санал болгоно гэхээс өөр юм бол ингэж хэд санал болгож болохгүй гэдэг бол тий. Бизнесийн байгууллага гэж харах юм бол энийг бол алтан дүрмөө бид нэр өөрчилж болохгүй гэж бодож байгаа. Хоёрт мэдээж юу вэ гэх юм бол бид нэр технологи сайн ойлгоод яг Монгол хүний хайрсанд Монгол хүний эрүүл мэнд хэрэгтэй технологи цаг алдахгүй хурдан дэвшүүлье гэсэн зорилготой энэ сүүлийн 10 жил явж байна. Тэгэхээр аль болох шинэ юм гарлаа гэдэг тэр нь заавал сайн гэсэн үг биш. Гэхдээ тэр шинэ юм нь хэр их нөлөөтэй байна, хэр их биднэрт хэрэгтэй байныг хараад яг тэрийг хэрэгтэй салбарт нь бид нэр ингээд оруулахыг хичээдэг. Мэдээж жил болгон бид нэг зорилго тавьж ажиллаж байгаа шүү дээ. Жил болгон зорилгын хооны 80-90% дээр бол хангаж ажилладаг гэж бодож байна. Тэгээд дараагийн жил 10 жилдээ бол мэдээж урт хугацааны богино хугацааны зорилгоудаа бол тавьсан байгаа. За ярилцлага үнэхээр таатай байна. Тэгээд энэ салбарт бас ажилладаг хүний хувьд бас нэг зүйлийг хэлэхгүй. Хоёулаа тэгээ ерөөхдөө ярилцлага өндөрлөе. Шууд нүдэн дээр харагдах зүйлүүдийг ч та бүхэн маань хийж байгаа. Тэгэхээр яг тэр үйлчлүүлэгчийн сая дурдсных тэр үйлчлүүлэгч өөртөө ингэ сэтгэл ханамж аваад нүүрэнд нь бишэл тодроод ингэ явж байгааг харахад эмч хүний хувьд бас хамгийн сайхан мөч тэр үйдгүү. Тий. Одоо эмч хүмүүний тус эмч хүмүүс чинь бол ингэ яг тухайн хүний тухайн үйлчлүүлэгчийн тухайн өвчтний ч юм уу те яг зовлон ч юм уу нэг проблемыг ойлгоод мэдээж тэрийг эмчилж юм уу солиушн гаргаж чадах юм бол одоо бидний ажлаас авч хамгийн том кайф тэр л байх та те. Тэгээд ийм гоё мэрэгжлээрээс ажилтгтаа бас баяртай байна. Тэгээд бүх эмчнэртэй ийм мэдрэмж өдөр болгон ихээр аваасай гэж хүсэж байна. Яг тийм шүү. За маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг бид Чингүн эмнэлгийн үүсгэн байгуулагч за доктор Чингүнийг та бүхэнтэйгээ уулзууллаа. Тэгээ ер нь бидний цаашдын бас яригдах зүйл бол энэ longevity гэдэг үг. Та ер нь нэлээд сайн энийг бас судлаад үзээсэй гэж хүсэж байна. Ер нь хүн болгоны л бодол байна. Бид аль болох урт наслахыг хүсдэг тий. Гэхдээ хамгийн гол нь бидний өөрсдийн байгаа энэ бие физиологийг ингэж удаан хугацаанд нь гоё юм чанартай байдлаар нь авч үлдэх нь хамгийн чухал. Тэгэхээр бидний сүүлийн ирэх одоо энэ 10 20 жилийн хугацаанд энэ үг бол нэлээд тийм тэр таны чихэнд таны ойр тойрны хүмүүс дотор бас их яригдах болов гэж бодож байна. Тэгээ бас өнөөдрийн ярилцлагаас их олон зүйлүүдийг бас сонсож авсан байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ дараагийн ярилцлагаар эргүүлцгээе. Түр баяртай үзэгчтэй.